За хай. Exchange-хан байна уу? Бичлэгийн удаас нь маш их уучлаарай. Хэдүүлээ бичлэг рүүгээ орцгоё. За өнөөдөр олвол хэдүүлээ Exchange-хан 16 дугаар ангиас эхлэн төгсгөлийн анги хүртэл бүгдээр ярьцгаах болно. За энэ анги болвол одоо нөгөө нэг X-үүд ил гарцсан шүү дээ. За тийм учраас маш их хэмжээний хэрүүлтэй, драматай, нэлээд нэг тийм сонирхолтой хүү гэсэн ангиуд болвол явж өнгөрлөө. За эхний анги болохоор Синьюн Хёнжитэй ярилцаж эхэлж байгаа. За Синьюн болвол мэдээж нөгөө Хёнжигийн 2 дахь X залуу байгаа штэ. За тэр хоёр болвол ингэж хоорондоо ярилцаж байгаагаар эхэлж байгаа маа. За Синьюн юу гэж ярьдаг гэхээр хүнийг өөрчлөгддөг гэж боддог. Би тэр тал дээр болвол эргээр ханддаг. За тийм учраас би болвол чамтай нийлмээр байна. Хоёлаа ирээдүгөө бодё гэдэг байдлаар болвол түүнтэй ярилцаад за салах үедээ болвол би нилээн бас тэ чамд онцгүй муухай хандчихжээ. Тэр болгонд намайг дахиад уучлаарай гэдэг зүйлийг болвол хэлээд түүнтэй дахин нийлмээр байна гэдгээл яг ингээ баттай болгож хэлээд байгаа байхгүй юу. За энэ үгнийх нь цаад утга нь тэ миний хувьд болвол ингэж хараад байгаа. За би болвол хүнийг өөрчлөгддөг гэж боддог. Чамд болвол өөрчлөгдөх ёстой зүйлүүд байгаа. За чи тэгээ явандаа болвол өөрчлөгдөн тэрнийг ч гэсэн би мэдчихээн чи өөрчлөгдөж чадна гэдэг зүйлийг давхар хилээд байгаа юм шиг надад бол санагдсан. За Хёнжи болвол хариуд нь юу гэж ярьдаг гэхээр та надтай үерхэж байх үедээ бүгдийг өөрийнхөөрөө тулгадаг, бүгдийг сэтгэл хөдлөлөөрөө шийддэг. Чи хизээч өөрчлөгдөхгүй тийм болохоор би чамтай гэрлэхгүй гэж та надад хэлдэг байсан гэж ингэж яриад байгаа байхгүй юу. Тэрүүгээрээ Хёнжи болвол би чамтай дахиж нийлэхгүй. Одоо ингээд дууссан гэдгийг болвол дахин хилээд байгаа боловч Синьюны тухайд гэвэл зүгээр түүнтэй нийлээ. Зүгээр л одоо ингээд ирээдүгөө бодъё гэдэг байдлаар Хёнжиг нилээн эргүүлдэж, чаргууцалдаж ингэж явах болсон. За дараачих нь болохоор Вонгёгийн хэсэг рүү ингээд камер шилжиж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг бүтлгүй систем чинь зүгээр унтчихсэн чинь хажууд нь байсан зүгээр хувцсны өлгүүр нь нүүрэн дээр нь унтсан заяа. Тэгэд сэрж байгаа. Хүний амьдралдаа сэрж болох хамгийн муухай сэрэлтүүдийн нэг үсттэй одоо эн чинь ингээд зүрх мөрөх салгалаад тийм үү. Тэгж яхад тийм л азгүй хүндээ. За энэ өдөр олвол X залуучуудын X найз охтуудаа сонгож өгсөн болцоо явах болно. За эхний хосууд болвол Жихён болон Юшик хоёр байгаа. За Жихёны хувьд яагаад би Юшикийг сонгох болчихоо гэж нэлээд бодсон байхгүй юу? Уул нь олвол тэр чинь Синьюнтэй Японд ирээд нилээн бас ингээд үзэл бодол сонирхол юмнууд нийлээд байгаа. За энэ хоёрын дунд нэг хөөрхөн юм үүсгэндэ гэж бодож исэн чинь гинтхэн л X-тэйг хэрэлдэж би Юшиктэй болцсон шүү гэж хэлжээд нөгөө гарцсан штэ. За тэр хоёр олвол далайн эрэг харангаа хоол эцэцгээсэн байгаа. За ингээд тухайн ресторан руу явах замдаа болохоор Жихён юу гэж ярьж исэн гэхээр тэр нөгөө нэг хамгийн эхний X-тэй нөгөө болцох болцоо штэ. Тэгээ тэрэн дээр болвол нөгөө Мингён Жихён хоёр жоохон бие биентэйгээ ингээд түлхэлцээд байдаг. Ер нь тэр чатны өрөө нилээн тийм экстрем байсан учраас хин нь X нь вэ гэдгийг нь задлсан гэж би ярьж байсан штэ. За тэгвэл тэр үед Мингёнтай харилцсан байна гэдгээ Жихён мэдж байгаа маа. За тэгээд Юшигт болол хэлсэн. За тэр чатны өрөөнд болол нилээн эвгүй юм болсон. Тэгвэл тэр чадалж исэн хүн маань Мингён байсан юм байна л та. Би болол Хёнжиг гэж бодсон. Гэх мэтчлэн тиймэрхүү зөөсүүдийг болол ярьж исэн. За яагаад Хёнжи гэж бодсон гэхээр сүүлд орж ирсэн Юшиктэй нэлээд дотн байгаад байсан. За түүнээс гадна Хёнжи болохоор маш их спортоор хичээлдэг. За тэгээд маш их хэмжээгээр бас архиу чаддаг учраас нөгөө чатны өрөөнд байхдаа би айгүй их арх сайн даадгаа. За бит хоёр болзон дээрээ олвол гольфос бусдыг нь бүгдийг хийж үзчихсэн гэд Мингён хэлсэн байдаг. За тийм учраас Хёнжи X юм байна. Тийм болохоор хэдийгээр тэр хоёр ч нөгөө өмнө нь ярилцаад би тусдаа хүн сонирхож байгаа юм шиг байна гэл Юшик маань мэдээж нөгөө Юшиктэй л бөөрийн хилөөл тэр хоёр нэг ярилцаад тэгээд тэр хоёрын харилцаа ерөнхийдөө ингээд дууссан гэж би хэлжсэн штэ. За тэгвэл энэ удаа Жихён би зүгээр л буруугаар ойлгоцсон байж магадгүй гэдэг байдлаар түүнийг шалгахыг хүссэндээ энэхүү болцоонд ирсэн. За Юшикийн хувьд гэвэл энэхүү болцоо нилээн тийм тухгүй. Өөрөө ч гэсэн ярилцлага өгөхдөө нилээн би тухгүй байна. Жоох эвгүй байсан. Гэхдээ ингэж уулзсандаа бол баяртай байна гэдэг жижүүрийн үгээ хэлээд нэг иймэрхүү байдлаар бол ярилцлага өгч исэн. За энэ хоёрын болцоо бол ингээд айгүй хурдан дууссан. За дараачийн хүн нь болохоор Хёнжи байсан. Тэр хоёр болохоор хос бүгж хийж өгдөг тийм болцоонд явсан. Хос бүгж.
9 жилийнх нь X нь байхад 7 8 за боли 14 хоног уулзсан охинтойгоо хос бүгч хийх гээд явж ийн гэж боддоо. Амар сонирн байгааз. Бүр амар яг ямар байдлаар тархин ажилтгийг би ердөөсөө ойлгохгүй байгаа. За тэг ямар ч байсан тэр хоёр бол бие биендээ ингэж бүгд хийж өгсөн. За солонгосчууд ер нь бол дан ганц солонгосчууд гээд ах юм байхгүй. Азууд бол ерөнхийдөө ихэвчлэн иймэрхүү үерхлийн ихэн үед те хос бүгчтэй болох юм бол энэ хурундаа за эсвэл бол дунд хуруу, чигчэн хуруу гэдэг ч юм уу айл болох ядам хурундаа зөөхгүй байхыг бол хичээдэг штэ. За эрчүүд нь гэвэл жишээ нь эрхэн хурундаа зөөх нь бол элбэг байдаг. А гэтэл энэ хоёр яг л гэрэлж байгаа хосууд шиг шууд те эсвэл бол бүр үнэхээр үерхлэн бат болцсон бараг ингээд жил гарan үерхсэн хосууд шиг ядам хурундаа бол зүүх болсон. За ингээд хоёулаа ядам хурундаа бол бүгжөө зүүгээд гарсан. Ингээд тэр хоёр бол хоол идэхээр явсан байгаа. За энэ үедээ бол Хёнжи юу гэж хэлжсэн гэхээр яасан өглөөний болцоо чинь гоё ясан уу? Ер нь тэ охтуудтай болцоонд яваад л гоё л байдаг бах та гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бол үг хайжсэн. За мэдээж нөгөө нэг ингээд нэг болцооны үед бол нэг юм чимэх үг хаялт байдаг штэ. А гэхдээ Хёнжигийн хувьд бол арай их яг ингээд нэг юм бүр ингээд баттай болох гээд бүр ингээд угтан тулах гээд те чи минийх шүү. Чи минийх гэдгээ надад батнийхт илэрхийлэх гэж байгаа юм шиг ингээд тулах гээд байгаа нь бол ажиглагдчихсэн. Энэ нь ч гэсэн хожмын ангиуд дээр бол гарч ирэх болно. За тэр талаар бол би тухай бүртэн те ямар байдлаар үг хайсан гэдгийг нь бол хилээд явнаа. За нэг ер нь нэг иймэрхүү хандлагатай байгаад байгаа. За энэ хандлага нь бол Юшигийн хувьд тийм таатай санагдаагүй гэдэг байдлаар ярилцлага өгч ирсэн. Мэдээж тэр чинь дөнгөж 9 жилийн үерхлээс гарсан. За 9 жилийн үерхэл мэдээж те бие биендээ маш муухай зүйлсүүдээ бол бүгдийг нь харуулчихсан байгаа. Тийм болохоор дөнгөжл тэр харилцаанаас гараад өөрийнхөө охтуудтай уулзаад станерээ ёстой л дөргиж цэнгэл гэж бодож байгаа штэ залуу хүний хувьд бол за тэгсэн чинь дахиад нэг охин 14 хоног уулзсан гутаа яса охтуудтай болцоо сайхан байна уу гэд ингээд базаад эхлэхээр бол юу шиг сайхан санагдахгүй нь бол тодорхой. За ингээд ямар ч байсан тэрэнд бол сайхан санагдаагүй гэдгээ тэрээр өөрөө хэлчихсэн. Ингээд тэр хоёр бол хоол идээд за хоол идчих яг үед нь бол Хёнжи болохоор ингэж байгаа байхгүй юу? Ер нь шийдвэр гаргасан уу? Ер нь сэтгэл чинь хаашаа чиглэж байгаа вэ? Гэжсэн. За тэгэхэд бол юу шиг юу гэжсэн гэхээр за миний сэтгэл татагдж байгаа хүн бол нэг өөр хүн. За сэтгэл догдлуулж байгаа хүн бол бас нэг өөр хүн байгаа. А гэхдээ би намайг догдлуулж байгаа хүнийг бол сонгоно гэж бодож байгаа. Гэл ерөнхийдөө нэг иймэрхүү зүйл бол хэлээд тэгээд тэр хоёр харьцаасан байгаа. За дараачийн болцоонд явсан хүмүүс нь болохоор Жион, Вонгё хоёр. За Жион болвол яг энэ болцоон дээрээ ер нь Японд ирснээсээ хойш, Мингён болвол Японд ирснээсээ хойш нилээн ингээд цаваа сэргэлэн хөөрхөн болоод эхэлж байгаа бол эсэргээрээ Жион нилээн тэгэж уруу царайлж энерггүй байгаа нь бол илт харагдаж байгаа. Вонгё болохоор болцоондоо явах замдаа ингээл Жион руу ингээл ажиглаал ингээл ер нь нэг Вонгё нэг иймэрхүү байдлаар ингээд цэхэлцдэг заяа. Би одоо ингээд зургийг оруулнаа. Хүмүүс рүү гин ингээд маш хурдан ингээд цэхэлцээд ер нь юу болоод байна гэдэг тэрхүү ажиглалтаа бол хийчдэг байгаа. Манай Вонгё. За тийм учраас ер нь иймэрхүү байдлаар бол ингээд ажиглаад яваад байгаа байхгүй юу? За Жион бол нилээн энерггүй ирч хүчгүй байгаа. Яагаад гэхээр X нь байнга түүнийг хоргоож байгаа. Ер нь хоёлаа нийлээл та. Тэгээ би чамайг л гэж байгаа. Би чамайг дахиж хизээж ганцаардуулахгүй, би чамд дахиж хизээж муухай зан гаргахгүй гэл ингээд ер нь ингээд байгаа байхгүй юу? За тийм учраас X-тэй нэлээд энерги соруулж байгаа аятай байгаад байгаа. За тэр хоёр бол тийм шавран тавг хийдэг тийм болцоонд явсан. За энэ тавгныхаа үеэр мэдээж Вонгё дахиад те нөгөө тавг нь байх ёстой хэмжээнээс нэмгэн болтол нь хийцэн гэдэг ч юм уу. Ер нь бүтлгүй юмнуудаа хийгээл Жион туслаал магадгүй нөгөө нэг Жион ч нэлээд өөрөө халамжтай төрлийн хүн учраас Вонгёгийн иймэрхүү жоохон нэг тийм бүтэлгүй, жоохон нэг тийм анхаарал халамж шаардлагатай байгаад байдаг энэхүү байдалд нь илүү татагдаад байгаа юм болов уу гэж бол би харсан. За тэгээд энэ хоёр бол ингээд тавгаа хийгээд тавг нь бол хатах гэж нэлээд хугацаа орд юм аа л да. За тийм учраас Солонгос руу бол дараа нь ингээд явуулъя, хаягаа өгөөрэй гэх мэтчлэн байдлаар нөгөө нэг газрынх нь хүмүүс тэгж ярьж байгаа. За тэр үед нь бол Жион юу гэж бодож исэн гэхээр тэр үед бит хоёр хамт байх болов юу хийцгээж явах бол хамт байвал гоё доо гэсэн байдлаар бол ярилцлага өгсөн. Тэгэхээр мэдээж Вонгё гэсэн сэтгэл нь бол байсаар байгаа. За дараагийн болцоонд явах хүмүүс бол Үүжин Мингён хоёр.
За Үжин Мингён хоёр бол соба хийдэг тийм одоо газар очиж болзоо хийсэн байгаа. За соба гэдэг нь болохоор ийм гомь байдаг байхгүй юу? За тийм гомь хийгээд тэргээрээ өөрсдөө хоол хийж идэж болдог тийм одоо газар очиж болзоо хийсэн байгаа. Өмнө нь бол Мингён Юшигтэй эргэж байх үедээ макарон хийдэг тийм болзоонд явж исэн. За тийм учраас энэ болзооныхоо үеэр X-ийн талаар маш ихээр бодож исэн, маш ихээр санаж исэн гэж өөрөө ярьж исэн. За тэр хоёр бол собагаа хийж идчихээд далайн эрэгт очиод хоёулаа ярилцж байгаамаа. Ингэж ярилцахтаа болол Үжин би X-тэйгээ нийлэх сонирхолтой байгаа. Тийм учраас чи ингээд намайг бас ойлгоорой. Миний хувьд X маань илүү чухал хүн байгаад байна гэд яг өөрийгөө илэрхийлээд тэр хоёрын харилцаа ийхүү дууссан. Мингён ч гэсэн ойлгож байна. Би одоо өөрийн чи шийдвэрийг болол дэмжих болно гэдэг байдлаар ингээд энэ хоёрын маань харилцаа энэ хүрээд аль биесээр дуусж байгаа. За дараагийн болзоонд явсан хүмүүс бол Бикён Юнион 2. За тэр хоёр маань бол Японд ирдэг яг тэр өдрөө болохоор нэг тийм хос жакет хийдэг болзоонд явсан байхгүй юу. За тэгээд тэр хос жакетаа хийчээд Юнион Бикёнд нэг тийм гарын альчуур бэлгэлсэн. Бикён ч болохоор байнга нөгөө гарын альчуур авч явдаг. За тэгээ Юнион ч болохоор шин залуутай болзоонд гарах гэсэн чинь Бикён ч чамд гарын альчуур тэгвэл байгаа мó гэх мэтлийн юмнууд асууж агаад гарын альчуураа өгөөд би байгаа шүү гэдгээ өөрийгөө сануулад гаргадаг штеп. За тийм учраас Юнион тэрэнд гарын альчуурыг бол бэлгэлсэн. За үүнийх нь хариуд бол Бикён түүнд яг тэр нөгөө нэг солонгостойх гэрте байхдаа нилээн нүд унгаад сонирхоод байсан нэг тийм одоо 5 хушууны хэлбэртэй тийм цаг байсан байхгүй юу. За тэр цагийг л стонерэ хараад нүд унаад ах юмаа гэд Бикёны хажууд ярьж исэн. Тэгээ тэр цагаа санаандгүй байжгаад тэр гэрийнхэн тэр цагийг бас өөрөө хаглаа ицсэн байхгүй юу. Тэгсэн чинь өөрийнх нь яг дуртай гэдэг деним стилийн яг тэр цаг нь бол байж исэн. Тэр цагийг нь Бикён Юнион бэлгэлсэн. За энэ нь бол Юнионы хувьд нилээн бүр ингээ сэтгэлийг нь нилээн догтлуулсан тийм гоё бэлгэн байж таарсан өөрийнх нь яг сонирхож исэн зүйлийг анзаараад ингээд бэлгэлж байгаа учраас за тэр хоёр бол ингээд хоол идээд харьцгаасан байгаа. Гэрт бол юу болж байгаа гэхээр нөгөө X-үүд нь ил олцсон тийм үү. За тийм учраас би биенийхээ наа чин тэрэнд дуртай байгаа зүтэй гэдэг ч юм уу. X нь яг өөрийнхөө X-ийнхаа сонирхож байгаа хүнд яг нөгөө нэг X-ийн талаар ярих. Тэр бол жоохон эвгүй штэ. Гэхдээ энэ бол шоуны хамгийн гоё хэсэг. Чихёны тухайд Вонгё бүр ингээ сармагчаа харахаар үхэж байгаа зүтэй. Наа чи сармагчинд амар туртай штэ. Наадхай чин вон сармагчин гэж дууддээ штэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар Жионд яриад тэгснээ чи ч бас хөмсгөө гайгүй засалсан бэ шүү гэл Вонгёг тэнгүүтээ би уул нь бол өмнө нь дандаа засч өгдөг байсан байхгүй юу гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдлаар бол ингэж яриад биенийхээ талаар X-үүдийн талаар өөрийнх нь жогорж байгаа эмэгтэйчүүд жогорж байгаа эрэгтэйчүүдийн хажууд ингэж ярих нь бол жоохон тийм эвгүй ч гэсэн тийм хөөрхөн моментууд зөндөө болж байгаа. За Бикён бол харж ирснийхаа дараачаас шууд Синьюнтэй ярилцаж эхэлсэн. Ингээд хоёр X нь бол хоорондоо юу гэж ярьж байсан гэхээр Хёнжэтэй хин нь хэрхэн танилцчихсэн талаар ингээ ярьж байгаа байхгүй юу. За тэнгүүтээ Бикён болохоор чи Хёнжэтэй ярилцсан уу гэдгсэн чи ярилцсан. Бид хоёр ингээд ойр ойрхон ярилцж байгаа гэд ингээд хариулсан чинь миний талаар асуусан уу? Надтай нийлээ гэсэн тийм бодол байна гинүү гэд ингээд нөгөө Бикён тандаад байгаа байхгүй юу. За энэ үед нь бол Синью үгүй бид хоёр өөрсдийнхөө талаар л ярьсан чиний талаар бол огтхонч дурсаагүй гэж бол хэлсэн. За яагаад Бикён ингэж тандаад байна гэхээр нөгөө өмнөх шөнө нь Хёнжи чинь би чамтай нийлмээр байна, би чамаа гэсэн сэтгэл одоо хүртэл надад байгаа гэдгээ ингээд хэлсэн штэ. За тийм учраас Бикён ингэж тандаад байгаамаа. Тэгснээ Бикён ингэж байгаа байхгүй юу. За манай Хёнжи бол нэлээд нийтч хүн дээ гэд ингэж хэлж байгаа байхгүй. За нийтч гэдэг нь болохоор энэ үед ямар утгаараа гэдэг нь нээлттэй гэдэг утгаараа. Хинээс ч санаа зовдгүй нээлттэй гэдэг утгаараа. Тэрнээс биш бол хүн болгонтэй сайхан харьцаад ингэж явдаг тэр зан чанарын тухайд биш. Ер нь нэлээд нээлттэй заван хүн шүү дээ гэдэг байдлаар бол хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь шууд Синью гэрнэ үү гэж асуусан. Тэгэхээр 2X нь зүгээр манай нөгөө Хёнжигийн бүхий л нэр хүндийг нь бол ингээд дэлхийн нийтээр дуусгаж байна. Үнэхээр заваа амьдардаг гэдгийг нь бол би одоо ингээд бат итгэлтэй болж авсан. Яагаад тэгэхээр Синью юу гэж ярьж байсан гэхээр
гэрээ цэвэрлэхэд ингээд өөрийнх нь хувьд амар хэцүү байгаад байдг юм шиг байна лээ штэ. Би одоо гэрээ цэвэрлэгээ зөндөөл хилдэг. Тэгэд гэр нь яг л хэвэндээ байж идэв штэ. Гэт ингээд тэр хоёр ингээд яриад бүр ингээд шоолоод байгаа байхгүй юу. Зөв иймэрхүү яриа болвол явж өнгөрсөн. Тэгснээ Бикён юу гэж хэлжсэн гэхээр хамгийн сүүлд нь ёо яг л мансууруулах бодис шиг харт тамхи шиг эмхтэй шүү гэж хэлсэн. Тэгэхээр Хёнжэд нэг тийм эрэгтэй хүмүүсийг татах, эрэгтэй хүнийг нилээн сайн ингээд тултлан татаж чаддаг эмэгтэй юм шиг байгаа юм. А гэхдээ та бүгд мэдж байгаа Хёнжэ бол амар муухай аштай бас л те нэг уурлах юм бол дүрс хийж уурлаад шууд хэрэлдээл те тэнгүүтээ өөрөөрөө зүтгэл сэтгэл хөдлөлөө гаргаал тулгаал ингэдэг замтай шнэ. За тэгсэн ч гэсэн 2x нь олол хин нь түүнийг гээд бас ингээд сонирхоод байгаа нь ер нь нэлээд тэгэж эрэгтэй хүнийг татах чадвартай эмэгтэй байсан байна гэж болол би дүгнж байгаа. Үргэлжлүүлээд одоо нөгөө нэг X найз охтууд нь X найз залуучуудтай болцоо сонгох үеийг эхэлж байгаа. За Хёнжэ болохоор хамгийн ихний болцоог болол ингэ товолж байгаа байхгүй. За энэ үед болол зөвхөн Хёнжэ л ганцаараа шудраг байсан. Бикёныг Юньонтой, Синьюныг Жихёнтой ингэж болцоо тогтоож өгсөн. За энэ дээр болол Хёнжэ тийм шудрагтай биш. Хёнжэ тэгэж ингэж амар ингэж бусад эмэгтэйчүүдээс ялгарах тийм шудрагтай бишээ. Зүгээр Юшиг өөрийг нь гих тусам саяхан л нөгөө нэг өчигдөр уржигдархан би чам тайртай штэ гэд X рүүгээ ингэж явж исэн хүн чинь өөрт нь өөрийг нь сонирхож исэн бас нэг хүн ингэ сайн байгаад ах тусам илүү тийм ингэ царайн шингэрээд илүү хөөрхөн болоод тэгэнгүүтээ за ер нь X гэж яхаар зүгээр одоо энэ сонирхож байгаа хүн дээрээ тогтчихъя дөө зүгээр ингээд эднэр явах хэвээр хүнтэйгээ явцгаан л биз гэдэг байдлаар олвол шийдсэн гэж би харж байгаа. Зүгээр муугаар харагдуулах гэж ингэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ эмэгтэй хүний нэг тийм ялгаруулдаг аура байдаг штэ. За яг тийм аура байгаад байгаа юм шиг надад бол санагдаад байгаа байхгүй юу. Дараагийн хүн нь болохоор Жион байгаа. За Жион болвол нөгөө нэг X нь мэдээж Мингён надад сайн гэсэн. За тэгтээ би чамааг бол ингээд сонгож байгаа. Би хэдийгээр Мингён сэтгэлтэй ч гэсэн би чамааг сонгож байгаа учраас чи Вонгё сэтгэлтэй ч гэсэн чи намайг сонгох гэдэг байдлаар бол түүнд нэг жоох ингэж тулгаад байгаа штэ. Тийм учраас Үжинийг Мингёнтой болцоолохыг хүсээгүй тэгснэ Юньон гэсэн. За Юньон болвол ганцхан Бикёнтой бат нэгт харилцаатай байгаа. За тийм учраас энэ хүн миний санааг хизээч зовоохгүй гэдэг хүнээс сонгож өгч байгаа байхгүй юу? Үжинд Мингёныг биш Юньоныг сонгож өгсөн дээр бол Вонгё шууд ингээд царай нь хувьсгээд бүр ингээд гайхаад нилээн таалагдаагүй нь бол шууд анзаарчихсан. За энэ хүн бол X гэж байгаа юм байна. Ер нь бол X гэх тийм сэтгэл байгаад байгаа юм байна гэдэг тэр мессежийг бол маш сайн ойлгож авсан гэж би бол харсан. За дараачих нь Мингён. Мингён ч гэсэн миний санааг хин ингээд хамгийн их зовоохгүй байж болох вэ гэж бодож байгаад Юньоныг сонгож өгсөн. За дараагийн хүн нь бол Юньон байгаа. За Юньон болохоор өөрийнхөө X-ийг яагаад чи мэдсэн заяа? Уул нь бол Жихён чинь Жихёныг дагаад гүгэдээсэн штэ. Тэгснээ гинтхэн л Японд ирсэн цахаас эхлэн Хёнжэтэй юм ярих гал ингээд байгаа. Юньон мэдсэн байгаа байхгүй тэрнийг ажигласан. Тийм учраас Юньон болол Хёнжэтэй түүнийг болцоонд явуулахаар болсон. За харин хэн болохоор Жихён болохоор өөрийнхөө X-ийг Вонгёг Жионтой дотно гэдгийг мэдсээр байж бас л миний сэтгэлийг хэн зовоохгүй байх билээ гэж бодож байгаад Мингёныг сонгосон. За Мингё энэ хоёр чинь бол нөгөө өмнө нь нэг нэлээд хөөрхөн болцоонд явсан штэ. Нэг Вонгё чинь нэг уйлаад цаасан шувууны утас чороогдоол тэгснээ нэг хэдэн ихснэр бүжиглээл тэгэхээр яг тэр нөгөө нэг болцоо болсон учраас энэ удаад ч гэсэн бас тийм азгүй болцоо болох үедээ гэж бол би бодсон. За иймэрхүү байдлаар бол болцоонууд товлогдоод дууссан байгаа. За одоо мессежний цаг. За энэ үед бол Юньон Бикён хоёр бие рүүгээ явуулсан. За тэгтээ бол Бикён руу Юньон Оба гэж явуулсан байхгүй юу? Оба тантай хамт байхдаа ингээд надад үнэхээр хөвгөлтэй байдаг гэдэг тийм мессежийг явуулсан. Энэхүү Оба гэдэг үгийг нь харчаад Бикён бол шууд уцаа шидэл инээд алдаал заяа. Бүр үнэхээр аз жаргалтай байгаа нь бол мэдрэгдсэн. За тэрээр өөрөө ярилцлага дээр юу гэж ярьж ирсэн гэхээр за би бол ахмах гэж ингэж дуудах дээр бол нэг тийм ач холбогдол өгдөхгүй байсан. Надад бол нэг тийм онц санагддаггүй байсан. Гэхдээ Юньоноос энэ үгийг ингэж сонсоход бол би тэсөөрөөр мэдэрч байна гэдэг байдлаар нэлээд аз жаргалтай байгаагаа бол ийхүү ярьж ирсэн.
За дараагийн хүн нь болохоор Хёнжи, Юшик хоёр бие биен рүү явуулсан. За Юшик бол Хёнжи руу чи гэж явуулсан. За энэ нь бол миний сэтгэлийг тогтлуулдаг хүн болол чи. Тийм учраас би чамайг сонгож байгаа гэдэг тийм утгатай мессеж байсан. За Жихён Синью хоёр мөн Хёнжи руу явуулсан. Одоогоор бол Хёнжийн тогтмол 3 мессеж авж байгаа. Ер нь нэлээд од талдаа орж байгаа. За дараагийн хүн нь болохоор Мингён. Мингён Үжин рүү, Үжин Жиён руу, Жиён Вонгю руу, Вонгю Жихён руу. За ингээд Жихён руу бичгтээ болохоор энэ яг юулт вэ гэдэг тийм мессеж яваасан. Яагаад тэгэхээр нөгөө өөрийнх нь сонирхоод байгаа хүнтэй биш. Тэс өөр Мингёнтой болзоонд явуулахаар болчихсон учраас юугаа хийгээд байгаа юм бэ гэсэн тийм утгатай мессежийг явуулсан. За Жихён болол Юшик руу явуулсан. За ингээд Синьюн, Жихён, Мингён 3 болол ямар ч мессежгүй үлдсэн байгаа. За Вонгю болохоор энэхүү мессежний дараачаас Жихёны өрөөнд очиж ингэж ярилцж байгаа байхгүй. Чи яагаад миний замд саад болоод байгаа? Чи надтай нийлээ гэхгүй. Тэгсэн хэрнээ яагаад миний замд садаа болоод байгаа? Яагаад би Мингёнтой болзоонд явах ёстой? Гэт ингээд байгаа байхгүй юу? Би чамайг сонирхож байгаа хүнтэй чинь болзоонд явуулж байхад чи яагаад надад ингэж садаа болоод байгаа? Гэт ингээд энэ хоёр дахиад хэрэлдээд унсан. Чи над руу бүр мессеж ч явуулдаггүй бидтэй. Тэгсэн хэрнээ миний ингэж замд саад болоод ах юм гэтгсэн баггүй. Тэгсэн чинь Жихён нь болохоор за би өнөөдөр мессежээ олвол чам руу явуулъя гэж бодож исэн ч би Юшик руу явуулсан. Яагаад гэвэл бит хоёр болзоонд явсан. Түүний сэтгэл хаашаа чиглэж байгаа гэдгийг би эцсийн удаа шалгаж үзхийг хүссэн юм аа. За гэхдээ тэрээр олвол Хёнжитэй илүү дотн ах шиг байна лээ. Хёнжиг сонгож байгаа юм шиг байлээ. Би түүний шийдвэрийг бол хүндлэх болно. Тийм учраас би дахиж Юшикийг гихгүй гэж хэлж байгаа. За энэ үгээр болохоор би одоо бол Юшикийг гихгүй, би өөр хүнийг гихгүй байгаа. Би одоо ингээд чам дээр жоохон төвлөрөөд үзье гэж бодож байна гэдэг тийм цаад утгаар бол илэрхийлэхийг хүссэн. Гэтэл Вонгё болохоор юу гэж ойлгож байсан гэхээр чи тэгээ Юшикт аз жаргал хүсээд чи Юшикийг дэмжиж байгаа юм бол яагаад чи жил гарan 10 сар бараг жил шахуу үерхсэн намайг дэмжихгүй байгаа юм бэ гэл ингээл амар сонин юм яриад ойлголтоо өөрөө X-гээд эргүүлдэд бэжэж яагаад тэр хүний хэлэх гээд байгаа санааг өрдөөсөө ойлгохгүй байгаа нэг иймэрхүү байдлаар бол хэрүүлээ сунжруулаа л байсан. Жихён болохоор би чамд өрдөөсөө худлаа ярихыг хүсээгүй. Тийм учраас би ингээд чамд үннээ ярьж штэ гэдгсэн чинь Вонгё болохоор чи над руу энэ олон хоногийн хугацаанд чи над руу нэг ч мессеж өчээгүй. Тэгчээл ингээд саад болоод гэл ингээд хэрэлдээдсэн. За энэ хоёрын хэрүүлийн хажуугаар болохоор Хёнжи юу хийж исэн гэхээр өөрийнхөө X-ийн хайрцаг болон X-ийн танилцуулгыг уншсан. За ингээд хоёр X-ийн танилцуулгыг уншихдаа Бикёных дээр нилээн сэтгэл зүйн ингээд савлж байгаа бол харагдсан. Бикёных дээр уйлаад за тэгээд X-ийн хайрцгийг нээсэн чинь сууг таяг гарч ирсэн. За Бикён Хёнжи хоёр болол үерхэж явах үедээ Бикён ч нөгөө хөлөө айхтар гимтээгээд хагалгаанд ороод сууг таягтай ердөөсөө гадуур дотор хосуучиг үерхэж чадаагүй тийм ч учраас цэргээсээ ирж талагдсан гэд би ярьж байсан шүү дээ. За тийм болохоор энэхүү сууг таяг нь бол түүнийг ингээд би одоо ингээд түүхийн сонссон надад хүртэл сэтгэлд ингээд айгүй тийм эвгүй болохоор зүйл байсан. Хэдийгээр Хёнжигийн эз зүйл биш ч гэсэн яг тэр хоёрын үерхлийн дунд бол маш чухал зүйл байсан учраас ийхүү сууг таяг өгсөн Хёнжигийн сэтгэлийг нилээн савлуулад уйлахад хүргэсэн. Ингээд нилээн уйлж байгаа боксийн доор нэг жижигхэн юм хайрцагтай зүйл байсан байхгүй. За тэр нь бол Синьюны Хёнжигийн зурагтай тийм түлхүүрийн оосор байсан. Тэр хоёр бол хинхийнхаа тийм зурагтай түлхүүрийн оосортой байсан юм байна лээ. Энийг одоо хэрэггүй болсон гэд тэрэнд буцааж өгж байгаа нь энэ байсан. За гэтэл манай нөгөө нэг Хёнжиг уйлуулад байгаа нөхөр маань юу хийжсэн гэсэн чинь одоо өөрийнх нь шинэ харилцаа үүсгэх гээд байгаа Юшиктэй юм яриа сууж исэн. За ингэж ярихтаа бол Юшик ингэж хэлж байгаа. За би Хёнжитэй ярилцсан. Өмнө нь олвол би Бикёныг Бикёнтой нийлнэ гэж бодож ирж исэн. Гэхдээ одоо бол би чам дээр тогтсож байгаа гэдгээ надад баталгаатай хэлсэн. Өмнөх оройн нөгөө нэг Бикён чинь Хёнжигоос нэг асуугаатгаа чи хэнийг нь гээд байгаа юм. Хёнжигоос нэг баталгаатай хариулт авчаад надад нэг хилээтгэж гэж нэг хэлжсэн шүү дээ. За тийм болохоор маргааш нь ийхүү Юшик хэлж өгж байгаа маа. За тэгсэн чинь Бикён гинт уурлаа заяа. Юу вэ? Юу яриад байгаа юм бэ? Гэл аргагүй штэ тэр чи яг өчигдөр нь ирснийх нь
маргааш байхгүй юу? Тэгэхээр өчигдөр яг уржигдарх нь өөртөө сайн өөртөө нийлнэ гэж хэлсэн аа. Гинтхэн л одоо би чамд бат болцсон. Ганц 2 хоногийн дотор өөрчлөгддөг шийдвэр юм уу те? За тийм болохоор Бикён болоо шууд ууралж байгаа нь харагдсан. Юу шиг тэгсэн чинь хүүе та зүгээр тайван байгаарай бити уурлаад дээ гэдгсэн чинь Бикён тэгж байгаа байхгүй. Ийшээ ирэхээс өмнөх орой надад сайн ингээд хоёулаа буцаад нийлий гэсэн тийм утгатай зүйлийг надад хэлчихэд одоо болохоор чамд бат мат гэд юу яриад байгаа юм бэ гэл ингээл нөгөө юу шигт ингээ хэлсэн чи юу шиг бүр ингээ гайхаад юу вэ тийм эргэж нийлий мэлий гэсэн тийм яриа болсон юм уу гэд ингээ гайхаад хүлээж авч байгаа байхгүй. Тийм болохоор хоёр залуу бол Хёнжигийн өрөөр очиод ер нь ярилцъя. Ер нь энэ Хёнжи яг хэнийг нь молиг өмхүүлээд хин хинд нь найдлага төрүүлээд ингээ яваад байгааг ер нь хоёулаа очиж шийдье гэд Хёнжигийн өрөөнд ирсэн. За Хёнжигийн өрөөнд ирэхэд бол Мингён Хёнжи хоёр нилээн дотно. За тийм учраас Мингён бол ороод сууж исэн. За ингээд суугаад байжсэн чинь бол тэр хоёр орж ирсэн. Юшиг Мингён хоёр тэр өрөөндөө үлдээд Бикён Хёнжи хоёр тагтан дээр гарч ингэж ярьж эхэлж байгаа байхгүй. За тэгээд ямар тэр хүмүүсийн яриаг сонсоод байлтай биш гэж бодоод тэр хоёр ч гэсэн гарсан. Бикён Хёнжи хоёр юу гэж ярьж ирсэн гэхээр Бикёны зүгээс чи намайг гэсэн сэтгэл байгаа гэж хэлсэн. Тэгснэ чи юу шиг шал өөр юм яриад чиний хэлж ярьж байгаа үг үйлдэл хоёр чинь за бүр үг дотроо үгнүүд чинь хүртэл хоорондоо зөрөөд байна. Чи яг юу хийгээд яваад байгаа юм бэ? Надад яг баттай хариу өгөөтөхтөө гэтгсэн чинь Хёнжи тэгж аахгүй. Би чамтай нийлэх боломж байхгүй гэж хэлээгүй ш. Гэзээ юу. Зүгээр би юу шигт бат гэд нөгөө юу шигт илэрхийлсэн тэр юугаа ердөөсөө хэлээгүй. Би зүгээр чамд нийлэхгүй гэж бол хэлээгүй ш. Гэт ингэж байгаа байхгүй. Тэгсэн чинь Бикён гүй чи яг юу яриад байгаа юм бэ? Би эсвэл ийм тэнэг хүн юм уу? Чи надад нэг найдлага төрүүлээд юу шигт нэгт өөр юм яриад ингээд яваад байна. Чи хэрвээ би чамтай нийлэхгүй би юу шигтэй бат гэвэл ингээд энэ харилцаа окей гэд ингээд симпл дуусчихна. А гэтэл чи ердөөсөө тийм зүйл ингээд ярихгүй байгаа хоёр өөр талд хоёр өөр зүйл яриад байгаа чинь намайг ингээд эргэлзүүлээд байна. Миний сэтгэл ингээд маш их эргэлзээд надад амар хэцүү байна гэд ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Хёнжи би өрн тэгээд чиний хандлагыг харсан. Тий хандлага чинь таалагдахгүй болохоор сэтгэлээ хаацсан. Тэгэл сая Японд ирэхдээ юу шигт бат болол ирлээ. Гэл ердөөсөө ганцхан шөнийн дотор барыг ингээд алга эргүүлэхийн дотор сэтгэл нь шийдвэр нь өөрчлөгдсөн байгаа байхгүй. Тэгснээ шууд нөгөө нэг Бикён руу уурлал яг нөгөө нэг өөрөөр зүтгэж уурладаг те яг тэр цангаа гаргаж эхэлж байгаа байхгүй. Бандсандаа чи ер нь юу яриад байгаа? Ер нь миний шийдвэр чамд ямар хамаатай? Интергээд өөрөө нөгөө нэг надтай нийлээч те хоёулаа нийлъя. Цайг минь чанаач гэх нь холгүй юм ярьж ийсэн аа. Сүүлдээ өөр залуу дахиад өөр юм ярьж ийсэн. Ер нь чамд яг ямар хамаатай? Ер нь чи юу ярих га юу яриад байгаа. Гэл ингээд шууд бандсандаа худлаа юм яриад түн рүү шууд уурлаад хашгичаад ихсэн. Энэ үед нь бол Бикён шууд дарагдаад уйлаад за одоо ингээд болцгоо ойлголоо болиё гэд энэ хоёр болол нийлэхгүй гэдэг дээр ерөнхийдөө шийдээд орцгоосон. За ороод тэр өрөөндөө сууж ийсэн. Хёнжи гинтгэн л юнион булаалгачлаа шүү гэл. Тэгэл тэр хоёрын бие биенийгээ харж байгаа тэр харц марц үнэхээр маш их харамсал үлдээсэн үерхэлтэй тийм үерхэлтэй хүмүүс эргээд иймэрхүү шоунд оролцохороо ийм хандлага гаргадаг юм уу? Миний хувьд бол ердөөсөө сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг ингээд харж байгаа хандлага энэ төр бол одоо хүртэл шинэхнэрээ байгаа нь мэдрэгдээд одоо ингээд хүртэл те хин нь бие бинийгээ жоохон тэгчих юм бол бүр ингээд үнэхээр гал халуунаар үерхэх боломжтой байдлаар бол ингээ харагдаад байгаа байхгүй юу. За манай одоо нөгөө нэг токсик хосууд байгаа шүү дээ. Би одоо тэр хоёрыг токсик гэдэг. Нөгөө үүжийн Жио хоёр угаасаа тэр хоёрын энэ ангууд дээрх хэсгүүд нь бол үнэхээр бүр ингээ ядраасан амар ядаргаатай хэсгүүд. Тэгэл үүжийн чинь чи чинглээ би чинглээ гэж гомдлоод нөгөө Жион чинь өстой салах үед намайг тэгээд гэл бүр ингээл гомдлоо тайлахгүй тэгснээл нэг их би ер нь боллоо шинэ хүнтэй гэснээр буцаал X рүүгээ ингээл ер нь энэ хоёр ингээд нөгөө хоёр биендээ таарсан хоёр гэд би нэг яриад байгаа штэ. За тийм учраас энэ хоёр бол бас ингээд ярилцаа сууж байгаа хгүй. Энэ үедээ үүжийн нөгөө яриад байсан
А4-ийн цаастай тэр өөрийнхөө сэтгэлийг илэрхийлсэн захиагаа өгсөн. Ингэхдээ айгүй муухай шидэж өгч байгаа юм заяа. Би ердөөсөө энэ Япон солонгосчуудын бие биендээ юм шидэж өгдөг энэ юуг нь ердөөсөө ойлгохгүй юм. Монголд ингэж юм шидэж өгөх юм бол тэ ах эгч нартаа тэ аав ээжтэй бүр ингэ загнуулна эцтэй. Яага шидлээд байгаа. Юунда уурлаад байгаа ингээд шууд хэрүүл үсэн штэ. Гэтэл Японд бол маш ихээр ингэж юмыг шидэлж өгдөг. Зүгээр л ямар ч уурсан зүйл болоогүй, ямар ч хэрүүл болсон зүйл байгаагүй. Зүгээр л ажлын байран дээр юмаа ингэ шиддэг. Бие биендээ хайч өгөхтөөд шидэж өгдөг, бие биендээ бал өгөхтөөд шидэж өгдөг. Ер нь аливаа зүйлсийг айгүй их шидэж өгдөг бие биендээ. За түүнээс гадна одоо мөнгө төгрөг өгч нөгөө Япончууд төлбөрөө төлөхтэй хүртэл ингэ шиддэг юм байна лээ. Тийм болохоор амар нэг тийм сонин санагдаад байгаа. Миний хувьд бол одоо хүртэл ердөөсөө тэрэнд нь ингээд хангалттай дасч өгдөгөө айгүй муухай санагдаад иддэг байхгүй юу? Хүнд юм шидэж өгнө гэдэг чинь. За тийм болохоор ингээд шидэж өгсөнд нь миний хувьд бол жоох инээдтэй байсан. Яа энэ ястай бас л сонио хүмүүс шүү гэж бодогдсон. Тэгээд Жион ингэж аахгүй ингэж өгдөгөө штэ. Захиа өгөх чинь ингэж өвтгөө штэ гэж хэлээл тэр захиагаа уншсан. За захиан дээр бол би чамд дахиж хизээч тийм мухай зан гарахгүй, би чамайг дахиж хизээч ганцаардуулахгүй гэдэг тийм утгатай захиа байгаа. Захиагаа уншаад ингээд энэ хоёрын ярилцаад өнгөрсөн. За маргааш нь нөгөө нэг болзоонууд байгаа. За Юнион бол 3 болзоотой. Юнион өглөө эртлэн босоод болзоондоо бэлтэх үед нь Мингён ярьж байгаа байхгүй юу? За ингээд ярихтаа бол та ингээд сайхан тайван ярилцаад хүрээд ирээрээ гэд Юнион Мингён хоёр чинь нэг өрөөнд орцсон байгаа. За ингэт нь бол Юнион би чиний талаар Юшикээс мэдээд өгөх үү? Би чиний талаар ярих хэрэгтэй юу гэд ер нь бол нэг тийм эмэгтэйчүүдийн бие биендээ нэг тийм туслах гад байгаа нэг тийм ер нь тус болохоосоо ус болох нь их нэг тийм зам байдаг штэ. За тэр зангийнхаа хүрээнд бол түүнээс ингээд асуусан чинь Мингён зүгээрээ та ингээд тайван ярилцаад ирээрээ гэд ингээд Юнионы гаргасан. Юнион Юшик хоёр өглөө хоол идээд сууж байхдаа бол Юшик нөгөө нэг ядам хурууныхаа хос бүгжийг зүтсэн байсан. Энийг нь хараад Юнион юу ядам хурундаа бүгж зүтсэн юм бэ? Чи бүгж зүүдгүй үсттэй гэдгсэн чинь Хёнжи бит хоёр нэг юм бүгж хийсэн юм а. Бүгж хийдэг болцоонд яваад тэгээ тэрнийхээ бүгжийг зүсэн гэдгсэн чинь Юнион гэхэд ингээ гарч ирж байгаа хгүй. За тэгээ дараа нь Үүжийн Юнион хоёр болцоо штэ. За тэр хоёрын болцоо бол угаасаа олигтой юм болоонгүй юм шиг байгаа. Ерөөсө тэр хоёрын болцооны хэсгийг тэр шигт нь хасцсан байлээ. За тэгээд Бикёнтой болцоонд явсан. За ингэхдээ бол Бикён нөгөө өмнөх өдөр нь Хёнжитэй нэлээд тийм гүн ярилцлага өрнүүлсэн. За тийм болохоор сэтгэл зүйн хувьд бол жоохон тийм эмзэг байгаа. За ингээд нөгөө нэг Юнионд хэлж байгаа байхгүй юу? За Хёнжи бит хоёр ингэж ярилцаад ер нь миний сэтгэл жоохон тийм ингээд эмзэг байгаад байгаа. Сүүлийн үед би чамд бол 100% анхаарал тавьж чадахгүй байгаа. Гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдийг бол яриад хоол идээд ингээд өнгөрсөн байгаа. За ингээд Вонгё болохоор нөгөө Мингёнтой болцоотой штэ. За тийм болохоор болцоондоо гарахынхаа өмнөхөн Жионтой таарсан байхгүй юу? Яг тэр нөгөө нэг зочны өрөө гэхүү, галтогоо гэхүү тэр хоёртоо нийлцэн байдаг. За тэр хэсэгтээ бол Вонгётой ярилцж байгаамаа. За ингээд Вонгё болохоор Жионоос сүүлийн үед чи X-тэй их ярилцаад байна те. Ер нь юу ярьдгийг ингээд гисэн чинь өчигдөр бол бит хоёр нэг хөнгөн юм ярьсан гэсэн чинь Вонгё хөнгөн юм ярьсан гэхэд нилээн утсан да гэдэг байдлаар жоохон үг мүг хаяал. За тэгснээ Жион болохоор нөгөө нэг подолкныхоо яриаг ярьж байгаа байхгүй юу? Жион Хёнжи хоёр чинь нэг өрөөнд за тэгсэн чи Хёнжи хүртэл тэр подолкны талаар мэдчихин лээ. Ер нь би тэ Жихёны хажууд энэ подолкийг ингэж алахгүй юмсан, тэгэж алахгүй юмсан, гой хувцсан юмсан гэд ингээд айгүй хэлж болохгүй хүнүүдийг хэлсэн байх лээ. Интер гэдэг байдлаар нөгөө өөрийнхөө яг тэр нөгөө эвгүй зангаа харуулсан тэрнийгээ бол Вонгёд нилээн хөөрхөн эвтэхнэр ойлгуулахыг бол хичээсэн. За энэ үед нь бол Үүжийн хажуугаар нь ердөөсөө Вонгётой ч Жионтой ч хинтэн мэдлэхгүйгээр ингээд ороод шууд гараа авцсан байхгүй юу? Тэгээд тэрнийг нь бол Жион Вонгёд нэг ойлгуулаад сэтгэл санаа нь муу байгаадаа бишээ зүгээр бит хоёрыг юм ярьж байгаа учраас саад болохгүй гэсэндээ ингээ гараа авчих шиг боллоо гэх мэтчлэн ингэж тайлбарлаад за Мингён ч ирсэн тэр хоёр болцоонд явсан. Мингён тэр хоёр болохоор хоол иддэг тийм болцоонд явж байгаа байхгүй юу? Хоол идээд яг гарах гээд гисэн чинь нөгөө Вонгё чинь дээврийн очиод мөрөгчнө. Ингээл Мингён бас татаж унтлаа инээж байгаа байхгүй юу? Ер нь энэ үнэхээр азгүй хүн юм аа.
яг нэг ийм хүмүүс байдаг болохоор яалтчгүй надад Вонгю бол нилээн ингэж дотн санагдаад байгаа. Гэхдээ Вонгюгийн ярьж байгаа, гаргаж байгаа шийдвэр, гаргаж байгаа хандлага юмнууд нь бол яг 30 гарцсан хүн гэхэд арай л биш юм уу да гэж бол би харж байгаа. Дараачих нь бол Хёнжи, Жихён хоёр их байгаа. За тэр хоёр бол аквариум руу явж хамтдаа болцоо хийсэн. За тэгээ би биенийхээ зураг бичлэгийг хийгээд Жихёны талаас ч гэсэн нэг тийм амар романтик, гоё те сэтгэл хөдлөл гаргасан, догдолсон болцоо гэхээс илүү зүгээр нэг тийм тайван, нөхөрлийн юм шиг тийм болцоо олж өнгөрсөн гэж өөрөө ярьж исэн. Тэгэхээр энэ хоёрын болцоо бол нэг тийм онц болоогүй. За ингээд Хёнжи болохоор те Хёнжи, Юшик хоёр бөгжөө хийсэн цагаас бол Хёнжи байнга бөгжөө зүүж байгаа. Огтхон ч хуруунаас салахгүй байгаа. За нэг гартаа бол хоёр бөгж, за нөгөө ядам хурундаа те зүүн гарныхаа ядам хурундаа бол Юшикийн бөгжийг ингээд тогтмол зүүж байгаа байхгүй юу. За Юшик бол гэрлөөгөө орох замдаа бөгж авчаад байгаа. За бусад үед бол бөгжөө зүүгээд ингээд яваад байгаа. Ингээд за энэ нь бол Хёнжигийн хувьд нэлээд тийм эвгүй санагдаад байгаа нь бол ажиглагдаад байгаа. Гэхдээ Юшик ядаж те хүний урманд хүний сүүлчийн мөсөө гаргаад Мингёныг бодож байгаа үйлдэл нь тэр юм уу даа л гэж бол би харсан. За дараагийн болцоо бол Жихён, Синьюн хоёр. Тэр хоёр бол яг тийм шилэн аяга хийдэг тийм болцоонд явсан. За болцооныхоо үеэр мөн л би биенийхээ зургийг авч өгөөд дараагаар нь хоол идээд за ингэж явахдаа болцооны дараа бол Жихён юу гэж ярьж байсан гэхээр Синьюн гэдэг хүний сэтгэлд би хизээж багтахгүй гэдгээ тэрхүү болцоогоор ойлгож явсан. Тийм учраас энэ хүнтэй дахиж ямар нэгэн харилцаа үргэлжлүүлэхгүй гэдгээ өөрөө хэлсэн. Энэ Жихён гинтгэн л яаж тэрнийг нь анзаарсан юм бэ гэж би бодсаахгүй. Тэгсэн чинь Синьюн болохоор гэртээ ирмэгцээ дахиад Хёнжиг эргүүлдээл хоёлаа юм яриа хоёлаа нийлээ гэл тэгсэн Хёнжид нэг тийм хос бугуувч өгсөн. Яг нөгөө юм гараар уралсан хос бугуувчуд байдаг штэ. За тийм хос бугуувч өгөөд би ингээд чамайг бодоод авсан юм а гэд нэгийг нь бол өгсөн. За энэ үедээ нөгөө болзоон дээр чинь Жихёнтой болзоонд явчаад хос бугуувч авсан учраас за яалтчгүй X-тэйг нийлэх сонирхолтой байгаа юм байна. Энэ хүний сэтгэлд би байхгүй байгаа юм байна гэдгийг бат мэдсэн энтэй холбоотой байна гэж бол би ойлгосон. За Хёнжи бол Синьюнтэй ярилцсныхаа дараачаас Юшигтэр очиж байгаа хгүй ингээ Юшигтэй ярилцаал. За ингэхдээ Хёнжи юу гэж ярьж байгаа гэхээр би ингээ чамд буруугаар өөрийгөө ойлгуулмааргүй байна. Би чамд бол бат шүү гэдэг байдлаар ингээд өөрийгөө илэрхийлэхийн тулд уулзаад байгаа байхгүй. За ингээд Юшиг болохоор бүгжээ авцсан тэрнийг нь харснаа. Чи дахиад бүгжээ авцсан юм уу гэд Хёнжид гисэн. Тэгснэ Юшиг амар тэнэг хариулт хийсэн. Юу гэж хэлсэн гэхээр зарим үед эрэгтэй хүмүүс нэг тийм энийгээд өнгөрөх хариулт байх ёстой юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Буруу зөрүү юм ярьж ирснээс тэгтэл Юшигийн яг тэр үе байтал Юшиг юу гэж хэлсэн гэсэн чинь би ороод бүх аксессуар тэ өөрийнхөө цаг бүгж бүх зүйлээ тайлаад унтжаагаад босч ирээд цаг байхгүй байсан учраас одоо нөгөө хангалттай цаг байхгүй байсан учраас гэж хэлж байгаа шүү. Хангалттай цаг байхгүй байсан учраас цагаа зүчээл гараад ирсэн. Үгүй тэрний нэг бүгжийг углахад ямар цаг шаардлагатай байх вэ тий. За тийм тэнэг хариулт өгсөн. Энд нь олвол Хёнжи нилээн тэ сэтгэл дундуур байгаа солиорч өгчөвтэй гэсэн байдлаар хараад инээж байгаа нь бол ажиглагдчихсэн. Синьюн бол том өрөөнд суугаад байгаа. Нөгөө хоёр нь бол том өрөөнөөс дөнгөж гараад салхилах хэсэгт нь ингээд суугаад байгаа аахгүй юу? За тэгээд тэр салхилах хэсэгт нь ингээд сууж яхад нь Синьюн ингээд хүлээгээл байгаа. За тэгээд нөгөө хоёр чинь сүүлдээ бүр гадаанаа даараад Юшиг орж нөгөө нэг юм нөмрүүлэх юмнуудаа авахтаа хүртэл Синьюнтэй нилээн тийм хүүтэн байдлаар тий хажуугаар нь юм дуурахгүй өнгөрч мөнгөрөөд за Хёнжи бол Синьюнийг харчингуудаа цухтаж мухтаал нэг иймэрхүү байдалтай байгаад байгаа. Ер нь бол Синьюнтэй дахиж нийлэхгүй гэдгийг Хёнжи хит хилээд байгаа ч Синьюн ердөөсөө ойлгохгүй байгаа. За ингээд Хёнжи бол жоохон цухтах шинжтэй байгаад байгаа. За ингээд Юнион буцаж ирлээ. Юнион ч бол өнөөдөр 3 болцоотой байсан учраас хамгийн ойр ирсэн. За ингээд ирмэгцэн л Мингён ч тэ өстой сонин хачин тэ хоёр чихний хооронд хов жив юу байна гэл ингээд асууд юм байгаа сте. За тэгсэн чинь Юнион Юшиг хос бүгж зүйцэн байна лээ. Хёнжитэй хос бүгж хийсэн гэсэн. Гэлтгсэн чинь Мингён шууд бүр ингээл дүрсийтэл уурлаа заяа. Хос бүгжөө гэтгсэн чинь тий хос бүгж ингээд зүүцэн өглөө надтай уулзахдаа хос бүгжөө зүүцэн явж ийн лээ.
Тэр хоёр Японд ирээд тэгээд нөгөө нэг болцоонд явахдаа тийм хос бүгж хийсэн гинэ. Тэгээд тэрнийг олол зүүцсэн байх лээ гэд ингэ хэлсэн байхгүй. Тэгсэн чинь Мингён үргэлжлүүлээд яриаг нь сонсохгүй таны яриа ингээд энэ хүртэл болоо дууссан мэт. Өөр ярих зүйл байхгүй үсттэй. Би Юшигт очиж уулзчаад ирээ гэлээ. Хар хурдаараа чавхтаал Юшиг өрөөрөө очив. Гэсэн чинь Юшиг өрөөндөө байгаагүй. Тэнгүүд мэдээж Хёнжитэй байгаа гэж одонгуудаа шууд Хёнжигийн өрөөнд очингуудаа хаалга нэлээд хүчтэй ингээд зохиод Хёнжи очсон байхгүй юу? Тэгсэн чинь Юшиг байна уу гэдгсэн салгалаад нөгөө Хёнжи Юшиг хоёр нь цугтаа сууж ах юм ба өрөөнд нь. Тэг байна гэд. Тэгсэн чинь Юшигтэй ярьчих болохгүй. Би Юшигийг аваа явчих болох уу гэд. Тэгсэн чинь Хёнжи нэг ингээ хаалганы цаана амар эвгүй царайтай үлдээд Юшиг гарч явж байгаа. За тэгэнгүүтээ Юшиг тэр хоёр Үүжиний өрөөнд ороод ярилцж байгаамаа. За ингээд Мингён болохоор юу хос бүгж вэ? Юу хийгээд яваад байгаа юм бэ? Чи надтай 9 жил үерхэхдээ чи бүгж зүүх дургу гэд юрдөөсөө зүүдэггүй байсан бидтэй гэж хэлсэн. Энэ нь надад бүр ингээд амар бүр ингээд бачуурмаар үг байсан. 9 жил үерхсэн хүнтэйгээ бүгж зүүх дургу гэж хэлсэн хэрнээ энд ирээд 7-10 хоног уулзсан хүнтэйгээ хос бүгж зүгээд явна. Энэ дээр бол Мингёны уурлаж ингэх нь бол зөв байсан. Гэтэл одоо Юшиг бол нилээн ингээл нэг дорой царайлал нилээн нэг тийм за буруу юм хийцэн үнэ ингээл юм загнуулж байгаа юм шиг иймэрхүү байдалтай ингээд суугаад байгаа байхгүй юу. За тэгсэн чинь бол Мингён юу гэж хэлсэн гэхээр би чамд 7 хоног уулзсан хүнтэй чинь адилхан хэмжээний хүн юм уу? Би чиний хувьд тийм хүн чинь юм уу гэж хэлсэн. Энэ бол үнэхээр бүр ингээд яг бүр ингээд миний захтансан газар маачж байгаа юм шиг тийм үг байсан. За тэгээд би чамд яг ямар буруу зүйл хийсэн болоо чи надад ингэж хандаад байгаа. Чи намайг ингэж жоохон бодож болохгүй гэсэн чи Юшиг мэдээж нөгөө Юшигт нь тийм үү. Би чамайг бодоогүй юм биш. Зүгээр л би тэгээ гэртээ авчаал байгаа штэ. Гэх мэтчлээ иймэрхүү зүйлүүдийг хэлжсэн. Юу ээ? Хүн бодсондоо өөрийнхөө 9 жилийн X байхад за 9 жил биш 9 сар үерхсэн X маань миний хажууд байхад би 7 хоног уулзсан хүнтэйгээ хос бүгж хийгээд явахгүй штэ. Энэ бол хизээч Мингёныг бодсон үйлдэл биш юм. Зүгээр Юшиг энэ бүх цаг хугацаанд би чамайг бодоогүй юм биш, би чамайг анхаараагүй юм биш. Яаж анхаарахгүй байж чадах юм угаасаа гэх мэтлийн иймэрхүү үгнүүдийг хэлж байгаа. Эднэр бол бүгд худлаа үг. Надад бол бүгд худлаа санагдаад байгаа. Хүн юу гэж зам дээр ярьж болно штэ. Гэхдээ үйлдэл чухал. За үйлдэл нь бол шал өөр зүйлийг хэлээд тахад үгээрээ би чамайг бодоогүй юм бишээ. Тэгээд хөөрхийн нөгөөх нь болохоор 9 жил үргэлжчихсэн учраас нийлэх хүсэлтэй байгаа учраас энэ худлаа үгнүүдийг нь би сэтгэлээрээ өөрөө худлаа гэдгийг нь мэдж байгаа хэрнээ зүгээр итгэхийг хүсэж яваад байгаа Мингёны тухайд гэвэл. За ингэснээ эцэст нь нэг юм юу шиг хэлж байгаамаа. За одоо хоёлаа нэгнээ анхаарахаа болъё. Би чамтай нийлэх хүсэл би шинэ хүнтэй харилцаа үүсгэх тэр их хүслээс маань бага. Би чамтай бол нийлэх сонирхол байхгүй гэд эцэст нь нэг юм хэлж байгаамаа. За гэхдээ Мингён бол яагаад ингэж идэгин яагаад тэгээд идэгин гэл. За тэгжсэн чинь хин Үүжийн орж ирээд гэс нэг юм авч агаарэ гэдэгт нь тэр хоёр за бит хоёр гарч юу яшиг та өөрөө өрөөндөө үлдээ гэдгсэн чинь Үүжийн зүгээр та хоёр ярилц гэдэгт нь Юшиг чинь яриагаа хурдан дуусгахын тулд за хоёлаа зүгээр гараа гэдгсэн чинь Мингён дараа яри нөө Юшиг чинь юу дахиад одоо дахиж бит хоёрт юу ярих юм байгаа одоо дахиж юу ярих гээд байгаа гэж хэлсэн бүр амар заваа ёо Юшиг энэ exchange-ийн шоунууд дундаа бол нэг иймэрхүү хандлага гаргасан залуучууд нэг их тийм хүмүүсийн анхааралд ороод нэг их тийм бусаж ихэд хүмүүс таалагдаад байдаггүй юм шиг ер нь анзаарагддаг. За энэ удаад ч гэсэн Юшигт бол олон нийт тэгж хандсан бах гэж би бол бодож байгаа. За тэгтээ байж тээ би Юнионыг бас хөөхөн гэгээлэг гэж бодоод исэн чинь Юнион ч бас хөөхөн очоод жижигэн хэрүүлийн алим шидчих юмнуудаа бол хөөхөн хийчдэг юм шиг надад санагдсан. Яасан гэхээр Мингёнд ирж хэлсэн. За тэр бол хэлэх нь зөв. 9 жил үерхсэн хүмүүс биендээ тгийж хандаж болохгүй. Тэр бол хэлэх нь зөв. Гэхдээ
Бикён үүжийн хоёртой яриад сууж байхдаа тэр хоёр тас хэлсэн. Хёнжи, Юшик хоёр хос бүгж хэлсэн юм байна лээ. Тэгээ тэр хос бүгжөө зүүгээд явж илээ. Тэрнийг нь би Мингёнд хэлсэн чинь Мингён байдгаараа уурлаад Юшиктэй уулзах гээд явцсан. Гэт ингээ хэлсэн заа юу. Яагаад хов яриад байгаа юм бэ? Та нар чинь одоо болцох ёстой үсттэй. Гэтэл ингээд хэлсэн чинь үүжийн болохоор Мингён тэгж уурлах нь зөв штэ гэж хэлсэн. За Бикён болохоор тийм үү гэдэг байдлаар бол ингэж хүлээж авсан. За ингээд бөөнөрөө одоо нийлцгээх тий оройдоо нэг бөөнөрөө оройн тойрог гэдэг шиг нэг тгий сууцгаадаг. Бикён орж ирсэн. Та хоёрын нөгөө нэг хос бүгжийг чи харъя л та. Гэ шууд Хёнжиг тэгж байгаа байхгүй. Тэгснээ хөөрхөн юм байна гэд. Бикён угаасаа олон нийтийн дунд бол тэ би X-Mix байхгүй. Би олол тэ шинэ харилцаа гэж байгаа. Надаа бол X ямар ч хамаагүй гэж нөгөө нэг сүртэй тэ хууд юм ярьдаг штэ. За тэрнийхээ нэгэн адилаар хөөрхөн л юм байна гэдэг байдлаар бол тэрнтэй ярьж исэн. За энэхүү хос бүгжийг нь бол Синьюн тэр байтугай тэр өрөөнд сууж исэн 11 хүн тэр чигтээ бүгдөөрөө сонсгоосон. За ингээд мессежний цаг. Юнион Бикён 2 бие биен рүүгээ Синьюн, Жихён, Юшик 3 Хёнжи рүү, Хёнжи Юшик рүү, Мингён Вонгё рүү, Вонгё Жихён 2 бие биен рүүгээ, Үүжин Жиён 2 бие биен рүүгээ ингэж явуулсан. За тэгээд энэ мессежний цаг өнгөрсөний дараачаас нөгөө өнөр гэр бүл маань штэ тий Бикён, Синьюн, Хёнжи 3 тэр 3 гинт бос зогсноо. Гинт нэрээ нөгөө хос бүгшнөөс ч болоо Мингён Юшикийг амар ууртаа ирж аваад ингэсэн штэ. Мингён юу нь яагаад байгаа энтер гэж мэгээд гуруула амар сонио хүүхнүүд чи хов базаа зогссон. Яагаад тийм ойлгож ядаад байгаа. 9 жилийн харилцаа штэ. Тэр хөөрхөн амтан тэр хоёрыг чинь амьдралын тал хугацаа нь үерхэлтэй явцсан байгаа штэ. За тэр амьдралын тал хугацааных нь тал нь ээж автагаа ээжийн мөм, ээжийн хоол гэж байгаа цаг хугацаа. Тэгээ тал нь бага ангиуд найзууд гээд явж байгаа цаг хугацаа. За тэгээд үлдсэн цаг хугацаа тэр чигтээ юушигтэй байгаа цаг хугацаа штэ. Юуг нь ойлгож ядаад байгаа. Нас биеинд хүрсэн хүмүүс бэжэж мэдээж тэр зүйлд 9 жил үерхсэн найз охин нь салчгаад өөр эмэгтэй хүнтэй хос бүгжтэй байхад бол уурлах нь тодорхой ш тэгж яхад уурлсан штэ. Ирээд аваа явсан штэ. Гэх мэтчлээ иймэрхүү байдлаар ингээд хоорондоо хов бацаад байгаа нь амар тэнэг санагдсан надаа. Тэгээ дахиад тэнэг санагдсан юм юу гэж Хёнжи чинь Юшик цаа ингээд баталгаатай би өстө Юшигт буруу ойлголт өгөхгүй одоо өстө Юшик л гэж байгаа гэд ингээд явж байгаа хэрнээ Бикёнтэй сэтгэнээд байгаа тийм үү. Тэгснээ Синьюнтэй хизээш нийлэхгүй гэж хэлсэн аа. Бикён тэр гурав ингээд хов бацаа зогсож ирсэн нь Синьюний үсийг ингээд янзалж манцлаад. За тэгээд тэр хэд маань хов бацж агаад Мингён ирснээр тухайн хов бацалт нь дуусч байгаа. За тэгэнгүүт Синьюн болохоор Хёнжиг аваад хоёулаа өрөөнд ороод ярилцъягээд ярилцгаасан. За ингэхдээ бол юу гэж ярьж ирсэн гэхээр Синьюн хоёулаа бодит байдлыг л яриа. Чи эрт гэрлэх сонирхолтой, чи эрт гэрлэх хүсэлтэй байдаг. Би чамтай гэрлэхэд бэлэн байна. Чи Юшикийг чамтай хизээ гэрлэнэ гэж найдаж байгаа. Юшик чамтай хизээ гэрлэх үү? Та хоёр одоо үерхлээ. Окей болж бүтлээ гэхэд хизээ гэрлэх үү чамтай гэдэг байдлаар шууд ингээд бүр яг ингээд бодит байдал гэдэг зүйлийг бол амар хэлж өгсөн заяа. Тэнгүүтээ би чамайг дэлгүүрийн VIP болгож чадна. Синьюн болвол яалтчгүй 30 гарцсан хүний өнцгөөс 30 гарцсан гэрлэхэд бэлэн хүний өнцгөөс бол үнэхээр ярьж чадсан. Энэ үед нь бол Хёнжи би ердөөсөө бодит байдлын талаар бодож байгаагүй юм байна. Одоо л ингээд чамайг ярахад би ингээд бодож гин гэж ингэж хэлсэн. За ямар ч хэлсэн Синьюны тэр ярилцлага нэлээд үр дүнтэй болсон байгаа. За ингээд тэр хоёр ярилцсны дараачаас бол Хёнжи Юшик Бикён 3 ярилцаа сууж байгаа. За ингээд Бикён болвол бит хоёр чамд X нь ингээд сонгож өгж байгаа болзоонд явуулж байхад чинь бүгд хийж ирнэ гинэ гэдэг байдлаар тэр хоёртой бол жоох ингээд марцганаад ингээд байж байгаа нь бол харагдсан. За нөгөө талд бол Жихён, Мингён, Синьюн 3 ярилцаа сууж байгаа маа. За ингээд Жихён болвол ярьж сууж агаад босоо авцсан. Нэг тийм олигтой юм яриаггүй. Тэгтэл Синьюн, Мингён 2 бол ингээд үлдчихэж байгаа хгүй тунаад. Тэгснээ Синьюн би Хёнжитэй нийлэх сонирхолтой байгаа. Би бүр Хёнжитэй гэрлэн ч гэж бодож байгаа. За тийм болохоор чи Юшиктэй нийлэх сонирхолтой байгаа бол хоёлаа саад олъё.
Чи нэрээ сонссноо? Нөгөө хоёр чинь маргааш болзоонд гарна гэж хэлсэн шүү дээ. Маргааш уул нь албан ёсны болзоотой өдөр байхгүй шүү дээ. Бүгд гэртээ байна шүү дээ. Гэдэг байдлаар Мингёнд хэлсэн чинь Мингён чинь нөгөө саяхан хос бүгжгээ боож хүчижсэн чинь дахиад тэрэн дээрээ шууд ингээд тесрээд шууд Юшик руу явахаар болж байгаа. За тэгээд Синьон болохоор хоёлаа ер нь саад болъё. Хин нь чадах хэмжээгээр саад болоод X-үдийгээ өөрсдөн дээрээ одоо буцааж авъя гэдэг зүйлийг ингээ Мингёнтай ярьж байгаа маа. За Мингён болол Юшик руу гүгээд очсон. Ингэт нь болол нөгөө гурав сууж байгаа штэ. За ингээд Мингён Юшик хоёр ярихдаа нөгөө нэг хин чин Юшик чин санаандгүй нөгөө ядам хорооныхаа бүгжийг зүүгээд гарчжээ. Тэгсэн чин бүр одоо зүүцсэн баг швтэ. Наадха тайлчж болох уу? Гэл Мингён заяа тэгснэ маргааш болцоотой гинүү. Яагаад надад ингэж хандаад байгаа? Яагаад болцох гээд байгаа? Маргааш чи албан ёсны болцоо биш штэ. Яагаад ингэж тоо хоёр тусдаа хоёлоо болцох ёстой юм гэх мэтлээ ингээл уурлаа л байгаа. Тэгэл Мингён яагаад болцох юм? Яагаад гэл бүр үнэхээр Юшикийг цалхаан цайрлуулж байгаа нь харагдчихсан. За ингээд нэг иймэрхүү нилээн драматай шүн өнгөрч байгаа маа. За ингээд маргааш өглөөн нь болоод Вонгё нэг тийм захиа өчээд байгаа байхгүй шүлэг өчээд байгаа. За тэгээ шүлэг биччихээд нэг бэлэг аваад Чихёны өрөөр очиж байгаа маа. За тэгээ Чихёнд болохоор өөрийнхөө түрхдэг үнэртэй усыг болон захиагаа ингээд хамтд нь өгсөн. Ер нь бол эрэгтэй эмэгтэй үнэртэй ус чинь тусдаа штэ. Гэхдээ солонгосчууд бол тийм адилхан үнэр гаргаад хоёулаа адилхан тийм үнэртэй ус цацах сонирхолтой тийм одоо нөгөө залуучууд нь бол тийм сонирхолтой байдаг юм шиг байгаа. Тэгээд өөрийнхөө цацдаг тэр усыг ингэж Чихёнд бэлгэлж ийсэн. За энэхүү захаан дээр нь бол ямар шүлэг байсан гэхээр одоо бит хоёрын ингээ бүх юм дуусч байгаа ч гэсэн ганц өнөөдөр л намайг тэрвэрэж гэсэн тийм утгатай дууны үг юм гинэ. За тэр дууг бол энэ хоёр үерхэж байх үедээ маш их ингээ сонсдог байсан. За тэр дууныхаа үгийг ингэж бичээд Чихёнд өгсөн байна лээ. За энэ нь бол Чихёны хувьд сэтгэлийг нь бол нэлээд хөдлөгсөн. За ингээд бүгд үлдээд Хёнжи Юшик хоёр болзоонд гарч байгаа. Тэр хоёр бол кафе ороод кофе уунгаа, өглөөний цай уунгаа ингээд ярилцж байгаа байхгүй юу. За ингээд ярилцахтаа бол Хёнжи чи өөр нойрд X-тэйгээ айгүй их яриад байгаа шүү. Гэнийг тийм жоохон хардах маягтай. За энэ болзооныхоо үеэр бол Юшикч тэр Хёнжич тэр хин нь ядам хурууныхаа бүгжийг зөөчихсөн байсан. Тэгсэн чинь Юшик болохоор миний сэтгэл өөр хүнд байхад чинь X-тэйгээ хэр их ярилцах нь хинт хамаатай юм гэж хэлсэн. Тэр хоёр тэр нөгөө кофе мофего уучаад далайн эрэг орсноо нэрэ гэд Юшикээс асуусан чинь Юшик харсан гэд хэлчихдэг байхгүй. Тэгсэн чинь юу хизээ хинтээ хардیں۔ гэд тэгт нь олол Юшик би нөгөө болзоонд явахдаа тэгэж харсан юм аа гэтгсэн чинь гоё л байсан бах та. Гоё л байдаг бах та. Гэл ингээл дахиад үг хаяал яг нөгөө нэг юм болзооны үед чинь нэг тийм жоохон үг хаялт нэг тийм амттай байдаг штэ. Гэхдээ хитрхи үнэхээр хитрхи их үг хаяал. Тэгээ тэр хоёр далайн эргээр бороонд нь орж алхаал хоёлаа тэгээд ингэсээр нь байгаа нөгөө Японч нь эрт чарахуу болдог харахуу болчихж байгаа байхгүй. За ингээ харахуу болоход нь бол харьсан. Мингён бол боож өгөх гээл. За нөгөөх чи хайчж байгаа нөгөө хоёр чи болзоонд явчлаа гэл нөгөө хүмүүс чи үлдсэн хүмүүс чи бүгдтэй гэртээ байцгаагаад байдаг. За ингээд Хёнжигийн өрөөнд Жионтой байж агаад Хёнжи орж ирмэгц Мингён бол өрөөнөөс нь шууд гараад Юшикийг хүлээж агаад амлан авч тамлан зовоож эхэлнэ. За ингэхдээ бол юу хийсэн болоод ингэж удаж байгаа ямар орой олтол болцдгийн та хоёр ер нь станараа гэл ингээл нөгөө нэг яагаад ингэж байгаа юм бэ? Яагаад намайг ингэж байгаа юм бэ гэл нөгөө яагаад гэдэг асуултыг асуугаал ингээл дахиад хэрэлдээд эхэлсэн. Харин нөгөө талд бол Жихён Вонгё хоёр ярилцж байсан. Тэр хоёр бол юу гэж ярьж байсан гэхээр Вонгё би ер нь ойлгосон. Би ер нь чамд айгүй хэцүү байх үед чинь чамайг ингээд орхиод явчихжээ. Би чамайг хамгийн их ойлгох ёстой байсан үедээ чамайг ингээд орхицсан байна намайг уучлаарай гэдгсэн чинь Жихён болохоор мэдээж те би ингээд яг ингээд цагийн ажлаа хийгээ зогсож байхад чи над руу мессежээр салъя гэж хэлсэн шүү дээ. Гэл ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээл нөгөө нэг салсан маснаа яриад гомдлол наа гэл ингээд өнгөрч байгаа. Гэхдээ яг үнэндээ Вонгёгийн тэр хийсэн үйлдэлийнх нь хор уршиг хохирол нь хэдийнэ учирсан байна уу гэвэл учирсан байгаа. За яагаад би ингэж хэлсэн гэхээр Жихён ч нөгөө сэтгүүлч болно гэд зориод сэтгүүлчээрээ сургалтанд суугаад ингээ хажуугаар нь цагийн ажил хийгээд ингээд бэлтгээд явж исэн чинь
Одоо жүжигчин гэх өөрийнхөө мэрэгжлийнхаа багшаар нь ажиллаж байгаа. Сэтгүүлч гэдэг тэрхүү мэрэгжлээсээ өөрөө одоо зорилгоосоо өөрөө нятцсан. Тэгэхэд одоо Вонгю 1000 ажилд орсон ийм үед нь би чамайг ингэхээсгүй ээжээ тэгэх ёсгүй ээжээ гэд яриад яахын тэр хүний гаргасан муухай зан нь хэдийнэ нөгөө хүнийгээ зорилгоосоо ухрахт нь хүрчихсэн, хэдийнэ хохирол нь учирчихсан байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас амар үнэхээр Жихёны гомдоод байдаг зүйл нь үүнтэй холбоотой байж магадгүй магадгүй Жихён өөрт нь хэдийнэ хохирол учирсан гэдгийг мэдхгүй зүгээр гомдоод яваад ээж ч магадгүй. Гэхдээ миний харах өнцгөр болол ийм байсан. Тэгснээ Вонгю тэгж хэлсэн. Зүгээр надаас чи өөр байгаа нь чиний буруу биш юм байна. Чи зүгээр л өөр юм байна. Тийм болохоор л би ингээд уурлаадсан байна. Чиний өөр байгаад чиний буруу байхгүй байхад би чам руу ингэж бурууг өгч уурладаг байж намайг уучлаарай гэж хэлсэн. За энэ нь бол Вонгюгийн хувьд миний одоо үнлэмжийг нэлээд өсгсөн зүйл байсан. Үнэхээр хосоод би биенээсээ өөр байлаа гэд тэр хүний буруу биш штэ, тийм үстэй. Тийм бахад тэр хүний буруу мэтэр тэрнийг ердөөсөө ингэж одоо буруутгаж салах шийдвэр мэдрээ ингэж гаргана гэдэг бол угаасаа утгагүй штэ. Тэгэхэд энэ дээр бол Вонгю маш зөв зүйлийг ойлгосон байна гэж бол харсан. За тэгэл одоо нөгөө нэг шинэ хосууд нь болох Бэкён, Юнион хоёр нь хоорондоо Бэкён чинь олон жил зүүсэн бугуйчаа Юнионд зүүлгээл тэгснээл тэр хоёр чинь биеиндээ сета хаяал биеийнхаа гар хуруунд нь хүрээл дотн саал. За нөгөө талд бол Жион, Үжин хоёр ярилцаа. За ингэхдээ бол Жион чиний тэр өглөө гаргасан тэр зан чинь муухай байсан шүү. Ердөөсөө мэндэл зэндлэхгүй ингэж хажуугаар явж байгаа тэр зан чинь муухай байсан шүү. Ер нь жоох өөрийгөө цэннээд бас айтаахан л байгаарай муухай шүү гэдэг зүйлийг болол Үжинд хэлээд нилээн тэгж одоо зөвлөх загнахын хооронд нэг тэгж ярьсан байгаа. За ингээд оройн нь бол бүгдөө махшаарч эцэцгэх болсон. Юшиг Мингён хоёр чинь ярилцаж байгаад ямар ч байсан Юшиг бол би дахиж болцоонд дурж болцохгүй гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд тэр хэд бол махшаарч идэхэр болсон. Ингэх үед нь бүгдөө цугларсан байна. Одоо махаа шараад эхлээрэ гэтгсэн чинь Юшиг яг том өрөөрөө харсан ганцхан Хёнжи байгаагүйсэн. Тэгсэн чинь бүгдөө байхгүй л нь штэ гэд хэлдэг байхгүй юу. Тэгснээ Хёнжи орж ирээл махаа шараал ингэжсэн хиний Мингёны аманд нэг мах хийж өгдгийн. За тэр бол нөгөө ухамсаргүй рефлекс гэдэг зүйл байдаг штэ. Өөрийн ухамсаргүйгээр нөгөө нэг рефлекс болцсон зүйлүүдээ ингээ хийдэг. За тийм зүйл байсан. Тэрнийг нь бол Хёнжи харчаал шууд уурлаал, бараагаал. За ингээд бүгдөө бол хоол молоо эцэцгээгээл нэг нилийн хөөхөн энэ хооронд бол шин залуу Жихён болон Жихён хоёр хоорондоо юм яриад Вонгю бол ингээд цэхэлцэж байгаа байхгүй юу. Ингээд цэхэлзээл Хёнжигийн 2x нь өөдөөс нь хараа суудснаа адилхан оймс өмссөн байгаагаа бие бинийгээ гайхаал дотнчлол. Энэ үед нь захиа ирсэн байгаа. За энэхүү захиан дээр нь бол хэрвээ та хоёр бие бинийгээ сонгож майчлах юм бол болцоонд явж болно гэдэг тийм захиа байгаа байхгүй юу. За ингээд хүмүүс өөрсдийнхөө болцоонд явахыг хүссэн хүмүүсийнхаа нэрийг илгээсэн. Үүний дараачаас бол өнөөдөр чиний сэтгэлийг хийн одоо догтлуулж яана гэдэг тэр мессежний цаг маань эхэлсэн байгаа. Мингён Юшиг руу. Юшиг Хёнжи хоёр бие бин рүүгээ, Хёнжи руу мөн Синьюн Жихён хоёр. За Вонгю Жихён хоёр бие бин рүүгээ, Үжин Жион хоёр бие бин рүүгээ, Бэкён Юнион хоёр бие бин рүүгээ. За тэгээд нөгөө нэг таны X чинь тэр хүнийг сонглоо гэсэн мессежүүд бас X руу очиж байгаа штэ. За энэ үед бол таны X Бэкён Юнионыг сонглоо гэсэн чи Хёнжи Юшигээс мессеж авч инээжсэн гинтэл урваагаал муухай царайлал үс мүсийн оролтоол ингээл бачимдаад эхэлсэн. За ингээд таалд мэдээж одоо нөгөө махцаах шараад эцэцгэлсэн талд хүмүүс ингээл цуглараал ууцгаагаал скин кэр хийх нь хийгээл байж байгаа байхгүй юу. За ингэхт нь бол хин бэсэ. Юшиг Синьюн Үжи мүжийн ч үлээ ямар ч хэсэн залуучууд бүгдээрээ уугаад байжсэн. За ингээд хин Синьюн болохоор асууж байгаа байхгүй юу Юшигээс. Ер нь та хоёр яг яагаас салсан гэтгсэн чинь бит хоёрын одоо өөрсдийнхөө төсөөсөн ирээдүй өөр байсан. Ирээдүй гэдэг нь гэрлэлт үү гэдэг ингээд айгүй эвтэйхэн байдлаар тэр хоёрын салсан шалтгааныг мэдээд авч байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж нөгөө нэг Юшиг ч нь бол эрт гэрлэх сонирхолгүй гэрлэхгүй гэдэг хүн. За тэгтэл Хёнжи бол эрт гэрлэх хүсэлтэй байгаад байдаг. Энийг нь бол панелистууд үзчихэд
За одоо манай Синью маань сайхан те энэ амтархан мэдээгээ сайхан дээр нь давслаад амтлаад Хёнжида хүргэх бахтаа гэж бүр ингээд амар инээдтэй юм яриад за иймэрхүү байдлаар болвол түүний яагаад салсан гэдэг шалтгааныг нь олоод мэдчихэж. Харин нөгөө талд болохоор Жион, Юньон, Мингён 3 байгаа. За ер нь олвол заяа нэг юм. Одоо олвол X-үүд илчлэгдсэн цагаас эхлэн Жион, Юньон, Мингён энтер нэлээд тийм дотн болж байгаа. За Хёнжи болвол залуучуудыг тойрол яваад байгаа. За Жихён болвол зөвхөн Вонгютай ингээл юм яриа л ингээд байгаад байгаа байхгүй юу? Ер нь нэг иймэрхүү байдалтай энэ тэнд пракс үсэж байгаа. За ингэжээтэл бол ингэж дахиж ингэж болцоо ингэж уурахгүй Хёнжиг дахиж уурахгүй гэсэн гэл ингээл дөнгөж яриад байжсэн чинь мессежээр нийтэд нь мессеж ирсэн. За тэр мессеж дээр бол Жихён 2 болцоонд явахаар болсон. Юшиг Хёнжи 2, Вонгю Жион 2, Бикён Юньон 2 гэсэн юм 4 хос шалгарлаа. Энэ 4 хос маргааш болцоотой гэсэн тийм мессеж ирсэн. Энийг нь хараад Юньон Жион 2 хоёулаа бүр ингээ Мингён руу бүр ингээ гайхаа шок гэд бүр ингээд харцсан заяо. Тэгээ нөө Мингён чинь энэ мессеж авангуудаа дахиад тесэрж байгаа байхгүй юу. Тэгээл дахиад шууд Юшик руу явж байгаа. Юшикийг шууд дуудаж гаргаж ирээд хоёулаа гараад ярилцж байгаа маа. За энэ үед нь бол Мингён бүр ингээд эцсийн байдлаар тесэрсэн. Яагаад надад ингэж хандаад байгаа юм бэ? Дахиж болцохгүй гээдтэй, дахиж болцохгүй гэчээд яагаад ингэж байгаа гэсч би ямар уурсан юм уу? Юу гэсэн үг юм бэ? Тэр чи одоо тэр хүнтэй болцмоор байна гэж байгаагаа илэрхийлж гин гэдэг чинь хин нь би энийгээ болзоонд урьж байгаа гэсэн үг юм биш юм уу? Тийм үсттэй. Тэгсч би ямар болзоонд урьсан юм уу? Гэтгсэн чинь Мингён чи юу ярьж байгаагаа ойлгож гин үү? Чи маш ихээр ингэж надад найдлага ингэж төрүүлж явчаад одоо чи надад ингэж хандадахтай байд юм. Би чамд юу буруусан гэдгсэн чинь юу шиг би чамд яаж найдлага өгсөн? Би чамд яаж найдлага төрүүлсэн? Гэт ингэ зөө. Яг үнэндээ юу шиг найдлага төрүүлсэн үгүй бол төрүүлсэн. Ерөөсөө тодорхой хариулт огтхонж өгөхгүй байна гэдэг чинь эсхүйлтгүйгээрээ өөрт нь найдлага төрүүлээд яваад байна штэ. Үгүй би чамтай нийлэхгүй би шинэ хүнд сэтгэлээ нээж байгаа гэд ингээд тэрчлэн хэлсэн байсан бол Мингён үүжинтэй нилээн дотносоод магадгүй үүжиний эксэг гэх сэтгэл нь багасгах байсан билүү хэм мэдлээ. За тэгэнгүүтээ хиндэгж аахгүй Мингён чи зүгээр те намайг энд ингэж ирээд ингэж хайхыг хүссэндээ чи энд нэвтрүүлэгт орё гэж хүссэн байна те намайг хэрхэн нэвтэрч байгааг намайг хэрхэн нурж унж байгааг чи харахыг хүссэндээ ингэсэн байна те гэлтгсэн чинь юу шиг би юу гэж чамайг тэгчихэд юм би чамайг ердөөсөө анхаараагүй биш би угаасаа чамтай тэр олон жил үргэлжлээ яаж анхаарахгүй чадах юм гээд үгүй тэгээ анхаарч байгаа хүн ийм байдгийм уу гэл тэр хоёр бүр ингээл амар муудалцаал Мингён бол баг гомдлоод байсан ч гэсэн одоо ард нь бол нэлээд хурааж агаад ингэж тесэрсэн зүйл болсон. За тэгтэл залуучууд дунд бол Үүжин, Вонгю 2 үзэлцээд байгаа хгүй. За Үүжин болохоор Юньон мэдээж Бикёныг сонгоно гэж бодонгуудаа Юньоныг гэж нэрийг явуулсан юм байна л. Яагаад тэгэхээр би X-тэйгээ бат гэж шийдсэн. Тийм учраас X-ийн сэтгэлийг эргэлзүүлэхгүй тулд би одоо өөр хүнтэй болцоонд явбал мэдээж тэнэг штэ. Тийм болохоор би ийм сонголт хийсэн гэд яриад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Вонгю болохоор X-ийг гэж байгаа хэрнээ Жионтой болцоонд явахаар болсон. Тэгээд чи чинь X-ийг гэж байгаа үсттэй. Яагаад бас Жионтой болцоонд явахаар болсон гэсэн чинь нөгөө Жихён нь Жион чинь гэдгсэн чинь миний X гэл заа Үүжин нь хажуунаас нь. За ингээд яриад ер нь бол тий Үүжин хүн болгонд очиж яриад байсан. Юнионд ч нэг яриад чах шиг за тэгснэ хинд Жион дээр өөр дээр нь очиж нэг яриад Вонгёд яриад залуучууд дээр очиж яриад тэнгүүтээ би одоо ингээд үнэхээр сонголтоо бат болгочоод тэгчгээд яагаад тэр одоо сонгосон хүнийхээ сэтгэлийг нь нэмзөглүүлж тэр сонгосон хүнийхээ сэтгэлийг нь эргэлзүүлэх ёстой юм. Би тэгэж одож ингээд сонгосон гэл ер нь уурлаал заяа. Сүүлдээ Жион дээр очиж уурлаад нөгөө Жион тэр хоёр чинь доошоо бууж ирээл Үүжин чинь уйлал Жион чинь аргадаал нэг бөөдөнгийн хоёр талд ингээд сууж мууцсан бүр ингээд мэдхгүй бүр ингээд үнэхээр солиотой зүйлүүд зөндөө болсон. Тийм хэлхээ яг мартах чинь Мингён болохоор тэгсэн байхгүй юу? Чи надтай гэрлэх хүсэлгүй. Гэхдээ Хёнжи олвол гэрлэх хүсэлтэй штэ. Хёнжи олвол эрт гэрлэх сонирхолтой гэж хэлсэн штэ. Чи тэгээ яах юм Хёнжитэй гэрлэх юм уу? Чи надтай гэрлэхгүй байж Хёнжитэй гэрлэх юм уу гэдгсэн чинь юу шиг болохоор би энд ямар гэрлэх гэж ирсэн юм уу? Чи ер нь надтай эргээд нийллээ гэхэд надаас болол өөрчлөгдөх зүйл байхгүй. Чи тэгээд надаас яг адилхан сэтгэлийн шархаа аваад надтай баймаар байгаа юм уу?
гэж хэлсэн. Бүр ингээд яагаад наадхаа эртгээ ойлгоогүй юм бэ? Яагаад наадхаа эртгээ ухаараагүй юм бэ? 9 жил болчоод одоо чи надаас сэтгэлийн шархаа аваад надтай ингэж нийлмээр байгаа мó гэж хэлж гэн гэхээр юу шиг минь болоогүй л байна да. Эрэгтэй хүн гаргая гэсэн хүндээ л сэтгэлээ гаргадаг. Яг тэрнийг болвол юу шиг утгаар нь харуулж байгаа. Мингионтэй 9 жил үерхчгээд бүгж цөөх дургуугээд бүгж цөөдөггүй байсан хүн Хёнжэтэй 7 хоног болцчихоод хос бүгж цүүгээд явж байгаа гэдгийг бол та бүгд харж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүн бол гаргахыг хүссэн хүндээ л тэр сэтгэлээ гаргадаг. Энэ бол туйлын үнэн. Маш олон удаа харж илаа, хүмүүсээс сонсч илаа, өөрөө ч мэдэрч илаа. Тийм учраас энэ бол аимшигтай туйлын үнэн. За тэгээд энийг бол юу шиг энэ сизний туршид харууллаа. За ингээд маргааш нь бол нөгөө матч хийгдсэн болзоонууд бол явагдсан. Жихён хоёр маань бол хоол идээд кафе ороод ярилцсан. За энэ үед нь бол Жихён нилээн тийм романтик байдлаар бол түүнийг мэдэрсэн. Үнэхээр бас цаашаа уулзаад үзвэл байж болохоор юм бэ шүү гэдэг тийм мэдрэмжийг авсан гэж хэлсэн. За юу шиг Хёнжэ хоёр бол заваар болцох тийм болзоонд явсан. За мэдээж энэ болцоо бол яг л нөгөө өмнөх шигээ Хёнжэ үг хайдгаараа хаяна юу шиг бөөр хилдгөрөө бөөрн хилэн тэгэл нэг би нэгээ хараал юу ч яриахгүйгээр инээгээл суугаал яг л нөгөө нэг дурлалын ягаа шилээ зүвтсэн үеийн шиг тийм болцоо байгаа байхгүй. За дараагийн хүмүүс бол Вонгю Жион хоёроосаа. За энэ хоёр бол кафед суугаад юм идээд юм ярилцсангаа хоёлоо ер нь би ч эксэгээ гэж байгаа, би ч эксэгийн талаар бодож байгаа гэд ерөнхийдөө иймэрхүү байдлаар тэр хоёр харилцаагаа ингээд албан ёсоор цэгцэлж байгаа тийм болцоо болсон. За дараагийн хүмүүс бол Бикён Юнион хоёр. За энэ хоёрын болцоо бол хамгийн хөөрхөн байсан. Тэр хоёр хамтдаа серфинг хийсэн. Энэ бол нэлээд хөөрхөн болцоо байсан. Маш бие биентэйгээ дотн олж байгаа нь бол ингээд ажиглагдсан, бие бинийгээ араас нь тэрвэрч барьсан тийм хөөрхөн болцоо олж чадсан. Оройн нь бол тэд нөгөө нэг бөөнөр нь нэг тийм ресторанд дуудаад үннээ хэлэх тоглоом тоглоулдаг нэг тийм хэсэг гардаг байхгүй. За тэр хэсэг рүүгээ бол явахаар болсон. Ингээд ресторан руу явах гээд бэлдэж байх үедээ бол Хёнжэ дээр Мингён ирсэн. За гэхдээ энэ одоо нөгөө энд ирснээс хойш Хёнжэ Мингён хоёр нэг тийм дотн байхгүй байгаа. Гэхдээ Хёнжи за өмнөх сизнүүд дээр бол эксүүд дээр нь тэр шинэ харилцаа үүсгэж байгаа охтууд нь айгүй хочиж ярьдаг гэж би ярьж байсан шүү дээ. За энэ сизон дээр бол тийм огтхонж гарахгүй байгаа гэж би хэлсэн шүү дээ. За Хёнжи бол өмнө нь заяа Мингёнд нэг удаа тэгсэн. Нэг хувц мувцаа янзалж сольж мэлж явахдаа ч үлээ ус мүсээ янзалж явахдаа ч үлээ. Би чамааг нэг бодохгүй байгаа зүйл байхгүй байгаа шүү дээ. Тэгээ ер нь ойлгож байгаа үсттэй яг нэг юм хоёр эрэгтэй хүмүүс хоорондоо тэгээ зүгээр эцтэй өгшөн нэгэнд хоёр салцаа одоо би ингээд үерхэж гин бит хоёр ингээд өөр байгаад байна зүгээр эцтэй өгшөн гэж байгаа юм шиг иймэрхүү байдлага иймэрхүү хандлага гаргасан. За тэр нь бол надад ердөөсөө таалагдаагүй. Эмэгтэй хүмүүстэй ядаж нэг ингээд нүдрөө нь хараад их зүйл хүсэхгүй шүү дээ ямар байнга уучлалахгүй гэдэг байгаа ш зүгээр нүдрөө нь хараад бит хоёр ингээд ийм харилцаатай байгаа. Би ингэхдээ чамааг бол огтхонж бодоогүй зүйл байхгүй шүү. Намайг үнэхээр уучлаарай. Чамд ингээ имзэглүүлж байгаа бол намайг уучлаарай. Гэхдээ миний хувьд ч гэсэн ингээ жоон татагдаад байгаа юм зүйл байгаа. Гэт ингээл 2-3 өгүүлбэр хэлэхэд болох зүйлийг зүгээр өстэй бро гэл ингээл өнгөрөөцсөн заяа. За тэгээд үүнээс хойш анх удаа Мингён болвол Хёнжэ дээр очиж уулзж байгаа нэ. За ингэхдээ бол бас л хувцас янзлангаа та хоёр яагаас салсан гэж асууж байгаа. За Синьюн болвол эрт гэрлэх тийм сонирхолтой хүн биш юм байна гэдэг зүйлийг бол огтхонч хэлээгүй. Гэхдээ жижигхэн мессежийг хүргэсэн байна гэдгийг бол би эндээс анзаарсан. За ингэсэн чинь бол юу шиг гэрлэхгүй гэдэг. Гэрлэх сонирхолгүй хүн юу шиг бол гэрлэхгүй гэж тийм шийдвэртэй бат зогссон хүн. Тийм болохоор бит хоёр салсан гэдгсэн чинь Хёнжэ бол царай нэлээд бараагаад ойлгомжтой гэд ингээд өнгөрч байгаа. За тэгээд бөөнөрөө ресторан руугаа явж байгаа маа. За ресторан дээр очиод бөөндөө хоол идээд ингэж байхдаа бол Юнион суугаад Хёнжэ суугаад эсрэг талд нь Бикён яг тэр хоёр руу харах байдлаар ингээд суудсан байгаа байхгүй юу? За тэгсэн чинь Юнион нөгөө нэг Бикёны бөгжийг зүвтсэн байгаа. За тэрнийг нь бол Хёнжэ харчаад бүр надтай үерхэж байх үедээ зүүжсэн бугуувчаа Юнионд өгцөн байна гэж бас царай нь бараагаал. Ер нь нэг тийм жоохон тухгүй оройн хооллолт болсон. За тэгээд үннээ хэлэх тоглоом эхэлсэн байгаа. За ингээд эхний асуулт тавьсан хүн болоо Синьюн Хёнжэгаас асуусан гэрлэхгүй гэдгийг нь мэдсэн байгаа штэ. За тийм болохоор чиний
одоо догтлоод те сэтгэлжэн татагдаад байгаа хүний тухайд гэхэд чиний сэтгэл жоохон тэгж өөрчлөгдсөн үү гэж бол асуусан. Тэгт нь бол Хёнжи үгүй гэж хэлсэн. Гэхдээ яг үнэндээ Хёнжи энэ дээр бол худлаа хэлсэн. Тэрээр сэтгэл нь жоохон тэгж савлаад байгаа нь бол илт царайн дээрээ бол мэдрэгдээд яваад байгаа байхгүй юу? Тийм байгаа. За дараа нь бол Хёнжи Юшикээс асуусан. Чи одоо өөрийнхөө сэтгэлийг те баттай илэрхийлжсэн удаа байгаа юу гэж асууж байгаа байхгүй юу? Тэгт нь бол Юшик мэдээж Юшик штэ. Тийм удаа байхгүй гэж хэлсэн. Энэ нь Хёнжид маш их эргэлзээ өгсөн. Нөгөө нэг Юшик одоо надад бат. Одоо надад энэ эксэт хэрэггүй гэд нөгөө нэг сайхан дэвэн дэлхийгээр ингээд яваад байгаа хүн чинь гинтхэн газартаа бууж ирж байгаа. За дараачих нь бол Юшик Хёнжигаас асуусан. За ингэхдээ бол хэрвээ Бикён өөртөө чинь нийлээ гэсэн бол сэтгэл чинь тэгэж юу яах байсан уу? Сэтгэлд чинь нөлөөлөх байсан уу? Шийдвэр чинь нөлөөлөх байсан уу гэдэг асуултыг асуусан. Хёнжи болохоор би бол сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй Бикёнтой юу гэж ярилцах нь бол надад маш чухлаа гэж хэлсэн. Энэ нь бол яг Юшигт өөрт нь таарсан аимшигтай тодорхойгүй хариулт байсан. За тэгээд Юшик бол мэдээж маш тодорхойгүй таалагдаагүй хариултаа авсан ч гэсэн үүнээс цааш мэдхийг хүсээгүй учраас хариултаа авчлаа гэд энээс цаашаа лавлаж асуугаагүй. За Мингён болохоор Хёнжигаас асуусан ойр санаа зовоод байгаа харагдаад байгаа юун санаа зовоод байгаа гэж асуусан. За ингэхт нь бол Хёнжи өөрөө мэдчихэж яа надаас ингэж асуугаад байгаа юм бол гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ миний чамд хэлсэн тэр асуудлаас болоод санаа зовоод байна. За нийтд нь ойлгохоор хэлэх юм бол би одоо уулзж байгаа хүнтэйгээ тэгэж их бас гүн гүнзгий ярилцаж чадаагүй болохоор тэрнээсээ болоод санаа зовоод яваад байгаа гэж хэлсэн байгаа. Дараа нь бол Чихён Вонгюгаас хувцас өгсөн бидтэй гэж асуусан. За ингэхдээ бол бүгд инээлтэл яад гэхээр Вонгю чинь эхлээд болохоор Жион өөр аваад гараа авцсан. Дараа нь болохоор би Жион төгсөн юм байна гэдэг хоёр өөр зүйл ярьсан шүү дээ. За тийм болохоор тэрнийхээ хариултыг ингэж авсан. За дараа нь Жихёноос асууж байгаа. За ингэж асуухтаа бол өнөөдрийн болцоо те өөрөө чинь эцсийн шийдвэрт бас жоохон нөлөөлөх үү гэтгсэн чинь Жихён нөлөөлнө гэж хэлсэн. Яалтчгүй үнэхээр хөөрхөн болцоо байсан. За дараа нь болохоор үүж нь болохоор Юньоноос чи одоо уулзж байгаа хүнтэйгээ одоо энэ шоу дуусны дараа гараад үргэлжлүүлнэ гэж бодож байгаа юу гэдгсэн чинь тэгнэ гэж найдаж байгаа гэж хэлсэн. Энэ нь бол Бикёнд нэлээд таалагдсан хариулт байсан. Тэгээд дараа нь Юнион бол Бикёноос асуусан хэрвээ илүү их хугацаа байгаад дахиад жоохон хугацаа байсан бол X чинь өөртөө чинь нийлхийг гэвэл сэтгэлч чинь нөлөөлөх байсан уу гэж асуусан. Яагаад ингэж асуусан гэхээр Бикён өөрийн мэдээлгүйгээр 10-аас 8 удаад нь Хёнжи руу хараад исэн гэн л дээ. Тэр хоёр ч одоо зэрэгцээ суудсан байгаа. Тэрнийг нь бол Юнион ажиглал байсан. За тийм болохоор ингэж асуусан. Ингэхт нь бол Бикён нөлөөлөх баха гэж бол хариулсан. За Мингён бол эцсийн удаа Юшикээс ирээдүйд чинь би байсан юм уу гэж бол асуусан. Тэгт нь бол Юшик надад чамгүй ирээдүй бол байгаагүй. Би чамааг үргэлж аз жаргалтай байлгах ёстой гэж боддог байсан гэж хэлсэн байгаа. Гэхдээ яг уу гэрлэлт гэдэг зүйлд бас айгүй ач холбогдол өгөөд ярьсан байж магадгүй. Би өмнөх дугаарууд дээрээ ч гэсэн одоо энэ бичлэг дээрээ ч гэсэн тий. Гэхдээ үнэхээр нөгөө гэрлэхгүйгээр ингээ хамтдаа амьдраад гэрлэхгүйгээр гэрлэлт гэдэг тэр баталгаагүйгээр гэрэлцэн хүмүүс зөндөө байдаг штэ. Ер нь бол за жишээ нь гэвэл нөгөө нэг Tim Burton, Helena Bonham Carter хоёр байна. За тэрэн шиг одоо тий огтхонч гэрлэлтийн баталгаа байхгүй. Гэхдээ яг ингээ гэрэлсэн хосууд шиг амьдардаг тиймэрхүү хүмүүс байдаг штэ. За яг тиймэрхүү хүмүүсийн нэгэн адилаар бас явж болохгүй гэсэн үг бол огтхонч байхгүй штэ. Ер нь бол гэрлэлт гэдэг зүйл чинь сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа хүнд дарамт өгөхийг үгүйсэхгүй. За зөвхөн тэр баталгаагаар гэрлэлт гэдэг зүйл хязгаарлагдахгүй. За тийм учраас бас гэрлэхгүйгээр энэ хоёр маань ингээд үргэлжлүүлээд явж болох байсан уу гэвэл бас байсан байж магадгүй ч юм уу ч гэж бас би энэ үед бол бодсон. Анх удаа Юшик Мингёнд миний ирээдүйд чи байхгүй байна гэсэн тийм ойлголт байгаагүй гэдэг зүйлийг хэлэхэд нь би бас ч тийм байж болох юм байна гэж нөгөө талаас нь бол харсан гэх юм уу? Тийм байна. За ингээд дараагийн асуултыг бол Үүжийг асуусан. Үүжийг асуухтаа Мингёноос асууж байгаа байхгүй юу? Ер нь бол Үүжийг өөрөө X-тэйг нийлэх гээд байгаа. Мингёнд ямар хэцүү байгааг ойлгож байгаа. Өөрөөс нь мэдээж ах хүмүүс анзаарч байгаа штэ. За тийм учраас Мингёноос чи одоо байгаа
шийдвэртээ хэр баттай байх вэ? Чи юу н одоо байгаа шийдвэртээ хэр тийм одоо тууштай байгаа вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар юу шигт эцсийн удаа өөрийнхөө сэтгэл мэдрэмжээ бүх зүйлээ ингээд баттай илэрхийлээсэй гэж туслахын тулд ийхүү асуусан. За ингэхт нь бол Мингён би юу шигийг харамсна гэж бодож байгаа. Би өөрөөсөө гарах боломжтой бүхий л зүйлээ хийсэн. Тийм учраас би юу шигийг харамсна гэж бодож байгаа гэж хэлсэн. За ингээд яагаад чи харамсан шүү гэд ингээд хэлээд идэм болоо гэж би боддог байсан байхгүй юу? Тэгсэн чинь энэ удаа Мингён тайлбарлаж ярилцлага өгсөн. Ингэхдээ юу гэж ярьж байсан гэхээр би шийдвэр гаргасан. Би шийдвэр гаргаад энэ хүнээс салсан. Тэгээд би одоо маш ихээр харамсаж байна. Тийм учраас энэ хүн одоо шийдвэр гаргах гээд байна. Энэ шийдвэр нь бит хоёр хамтдаа байх гэдэг шийдвэр биш байх юм бол энэ хүн над шиг харамсан да. Надад одоо ингээ харамсахад ямар хэцүү байгаа шиг энэ хүнд ч гэсэн тийм хэцүү байна да. Тийм хэцүү байхгүй тулд ингэж хэлээд байгаа юм байна лээ. Уул нь бол санаа. Гэхдээ яагаад юу н болцоонд яваад байгаа? Яа намайг бодохгүй байгаа? Энэ салтанд хэн хүргэсэн гэдэг байдлаар тэгж уурлахаас илүүтэйгээр энэ болгоно ил олгоо зөвөр шулуухан 1-2 өгүүлбэрээр одоо зөөлөн дуу хоолоогоор хилцэн болол юу шиг илүү сайн ойлгох байсан болов юу шиг илүү залхахгүй байх байсан болов гэж би бол бодсон. За ингээд энэ үннээ хэлэх хэсэг маань ингээд дуусж байгаа. Маргааш харин X-ийн болцоотой өдөр. За энэ болцооны үеэр бол би нилээн уйлсан. Айгуу хэцүү байсан. Бүх болцоонууд ингээд сэтгэлд нэг тийм жоохон харамсал сэтгэл нэг тийм жоохон эргээд нийлжээсэ гэдэг тийм бодлоодыг бол үлдээсэн. За X болцоотой гэдгийг мэдснийхаа тэр оройно болохоор Юнион Жихён дээр ирээд ингээд ярьж байгаа хгүй. За би ийм хувцамсан чи өмсөж байгаа. Чамд энэ хослох юм байгаа мó гэдэг байдлаар ингээд орж ирээд яриад инээгээд хөөрөөд ингээд хувцаа тохироод окей болоод ингээд гарч байгаа хгүй. За тэрнийг нь бол Жихён юу гэж тайлбарлаж байсан гэхээр надад Юнион орж ирээд надтай ингээд юу ч болоогүй юм шиг инээж хөөрөөд ингээд ярьж байгаа л хангалттай. Ингээд юу ч бодохгүй надаас олж шаналж хямрахгүйгээр ингэж хөөрхөн инээгээд надтай харьцаад ингээд гараад явж байгаа л надад хангалттай гэж хэлсэн. Йоо тэр үг бүр зүгээр намаа ингээд хайлуулсан заяа. Уул нь хайртай, уул нь сэтгэл нь байдаг, уул нь дурсамжиндаа хорогддог. Гэхдээ нөгөө хүнийгээ ямар гайхалтай хүндэлтийм бэ гэж би бол бодсон. Харин нөгөө талд болохоор Хёнжи Юшикийг ингээд чаргууцалтай л яваад байгаа байхгүй юу? Ер нь бол нөгөө нэг Мингён тесэрсэн орой байна штэ тий. Бүр ингээд галзууртлаа ууралсан тэр оройноос хойш Юшик жоохон Хёнжигоос зайгаа авч байгаа. Ер нь жоохон Хёнжигоос зүхтаах шинжтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь Хёнжи болохоор ер нь тэрнийг нэг жоохон чаргууцалдах маягтай байгаад байгаа. За ингээ Хёнжиг болохоор эртгөө ороод унтаа би чамайг үүдэнд ч хүргээд өгье гэж үүдэнд нь очиод нөгөө Хёнжи чинь чи одоо маргааш X болцоонд явлаа юу те одоо ингээ сэтгэл чинь нөлөөлөх болов яах бол станерэмэрэ гэл ингээл байгаад байгаа байхгүй юу. За юу шиг болохоор одоо оролтоо гэл ингээл за энийг нь болов салгаж явж байгаа юни очиад харччаа. За тэгснээ оройн нь орж ирээд Мингёнд дахиад хэлнэ. Одоо юу шиг Хёнжи хоёр ингээд юу яаж гинэ юмараа зогсож гинэ гэл. За энийг нь бол Мингён дахиад сонсоол бараагаал сэтгэл 100% бол нийлэн хүнд ингээд өнгөрсөн. За маргааш нь бол X-үүдийн болцоо. Үүжийн Жион 2 болцоонд явсан. Жион бол нийлэн энерггүй, нийлэн тийм ирч хүчгүй бүр ингээд ёо гэсэн байдалтай ингээд явж байгаа нь бол харагдсан. Тэр хоёр хамтдаа тийм үнэртэй ус хийдэг тийм болцоонд яваад хоол идээд уйлаа. Тэгэл нөгөө нэг Жион чи ярьдгаараа яриад би салахтай амар хэцүү байсан гэл. Үүж нь бол надтай нийлвэл би маш их баярлан дахиж чамаа ганцаардуулахгүй. Гэхдээ чи ямар ч шийдвэр гаргасан байсан би тэрний чинь хүндлэн гэл. Тэгэл уйлал ингээд салж байгаамаа. За дараачих нь бол Юшиг Мингён 2. Тэр хоёр бол цэцэрлэгт хүрээлэн ороод дараа нь хоолнд ордог тийм болцоонд явсан. За цэцэрлэг төрөлөнд ороод Маружи идэл за тэгт нь бол Юшик ямар амар халамжтай тий нөгөө нэг рефлексээр тэр хүнийг халамжлаад байгаа байхгүй юу. Ингээл халамжлал тэр хоёр хоолоо идчих байхдаа уйлал хин нь бүр ингээд нилээн асгартлаа уйлал аргагүй штэ 9 жил тэгээд тэр чинь залуухан жоохон байсан хосууд тийм байхад чинь ганцхан хүнтэй байсан. Тэгэхэд тэр хоёрын харамсал тэр хоёрын бие биендээ хорогдох сэтгэл нь ямар их байх вэ? За тэр олгоно нь ингээд харагдаад нилээн бас ингээд
уйлуулсан тийм болцоо болсон. За дараачих нь бол Жихён, Юнио хоёр за тэр хоёр бол далайн эрг ороод хоол идэл нилийн тийм хөвгчлээ те. Тийм байдлаар бол өнгөрсөн. Яг хав тэг хөнгөн л өнгөрсөн. За дараа нь бол Бикён, Хёнжи хоёр байсан. За тэр хоёр цэцэрлэгт хүрээлэн ороод бие биенийхээ гаранд хүрээл заяа үнэхээр хүндлэнгийн хүн харах юм бол дөнгөж эхэлж байгаа харилцаа гэмээр. Бие биенийхээ гаранд хүрээл үнэхээр тийм дотн хөтлөлцөөл заяа ямар удаан хугацааны дараа чамаа хөтлж гинэ гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл яриад дараа нь хоол идээд за ингээ хоол идээд дараачийн болцоонд явах хэрэгтэй болсон. Яагаад тэгэхээр Хёнжи ч нь бол 2x-тэй байгаа учраас ингээ явах гад за баяртай гэл тэгэл хойд насандаа учрыг гэл ингээ салж байгаа байхгүй. Тэгснээ Бикён ганцаараа үлдээд амар үйлдэ. Тэгсэн чинь Хёнжи буцаад ороод ирсэн. Тэр орж ирэх болол нэрээ үнэхээр ёо миний бүр загтансан газар майцсан би бүр ингээ буцаад ороод ирээсэй гэж бодсон. Хин нь амар хуйлаал би бинийгээ тэрэл уйлаал үнэхээр салж чадахгүй үнэхээр экс нь би биенийхээ сэтгэлд ямар тод үлдсэн бэ гэдг нь бол тэр эсхээс бол айгүй сайн харагдсан. За ингээд уйлж хагаад жинхнээсээ хойд насандаа учрыг да гэд ингээд салж аамаа. Дараа нь бол Синьюн дээр очисон. Синьюн дээр очиод нэг кофе уугаад тантай бол би дахиж нийлэхгүй. Ингээд болёо гэж тэгж хэлээд ингээд салсан байгаа. За ингээд ингэж ирэхдээ бол нөгөө нэг Хёнжи чинь анх удаа нөгөө өөрийнх нь өгсөн тэр хос бугуувчных нь өрөөсөн бугуувчийг нь бол зөөж болцоон дээр ирсэн байсан. За дараачих нь бол Жихён, Вонгё хоёр байсан. За тэр хоёрын болцоо яг үдэлт салалт биш харин эргээд нийлэх юм бол анхаарна бие биендээ илүү тийм анхаарал тавина гэдэг тиймэрхүү байдлаар бол ярианууд нь үргэлжлээд ингээд өнгөрсөн байгаа. За энэ болцооны дараа хэрвээ тоо хоёр майшлагдах юм бол нууц болцоо хийх боломжтой гэдэг тийм мессежүүд ирсэн. За ингэхт нь бол Хёнжи, Юшик хоёр уулзж байгаа. За ингээд нууцаар уулзахт нь бол Хёнжи за би ингээд үнэхээр асуухгүй чадахгүй нэ. Чөрн гэрэлтийн талаар юу гэж бодд ингээд гэсэн чинь би бол ойрын хугацаанд бол гэрлэхгүй. Би бол одоо өөрийгөө бүрэн авч явах чадaltaй болсныхаа дараачаас би ер нь л гэрлэхгүй гэдэг дээрээ л бат байдаг хүндээ гэдэг тийм зүйлийг хэлсэн байгаа. За өөр нэгэн нууц болцоо бол Юнион Бикён хоёрын нууц болцоо байсан. Юнионд Бикён нөгөө нэг зүүдээ ярьж өгч байгаа хгүй тэр зүүдэн дээр миний хажууд Хёнжи сууж исэн. Тэгснээ намайг нэг юм уйдхар гунигийн дагин хурж ирээд намайг тэврээд би зөндөө зүүдэндээ уйлж сэрсэн гэл амар хитрхи тийм ярих шаардлагагүй зүйлүүдийг яриад за энэ хугацаанд бол Юнион маш төвчээртэйгээр сонсож байгаа. Үнэхээр төвчээртэйгээр сонсоод гэд ингэж ойлгож ингэж сонсож жаад эцсийн мөчөд энэ зүүдийг одоо сонссны дараачаас тэрээр бол түүний бүгж гинэ нөгөө бугуувчийг нь буцааж өгч байгаа. За тэр бугуувч байгаа бол ингээд за өөрхөн бугуувчийг аваарай гэдгсэн чи Хёнжи нэрээ энэ талаар асууж илээгэл дахиад Хёнжигаа яриад за тэгтээ бол Юнион энэ харилцаагаа ингэж дуусгах биш зүгээр энэ хүн X-гээ сонгож маадгүй юм байна. Тийм болохоор бугуувчийг нь одоо бол буцааж өгөх зүйтэй гэж бодоод буцааж өгсөн энэ байсан. За ингээд маргааш нь болж X сонголтын үе эхэлсэн. За эхнийх нь бол Үүжийн Жион хоёр байсан. За Үүжийн бол нэгэн тийм төмөр замын гарам дээр очиж зогсоод за тэгээд таны X чинь хэрвээ таныг сонгож байгаа бол тань дээр ирнэ гэдэг тийм мессеж ирж байгаа байхгүй. За тэгээд 10 билүү 20 минут хүлээсэн. Тэгэл яг эцсийн мөчөд заяа 11 цаг гэхэд богоо нь яваал өнгөрсөн чинь Жион зогсож исэн. Ёо тэр бол үнэхээр гоё байсан. За ингээд ямар ч байсан миний зөгнснөөр миний харснаар заяа эцэс нөгөө нэг таарсан хоёр маань эргээд нийлсэн тэрэн ч зөв байсан гэж би бол бодож байгаа. За дараачих нь бол Бикён Хёнжиг дараагийн сэтгэлээ илчлэх хүнд нь хүргэж өгөхөр болсон. Ингээ машиндаа сууж явж байхдаа бол өмнөх нөгөө X болцооныхоо үеэр хин тэгсэн байхгүй юу Бикён чи ер нь над руу шилж чи ер нь намайг гэж одоо чи ер нь намайг гэх юм бол одоо ингээ хоёлоо буцаад ер нь баг нийлээ над руу шилж над руу солигт гээд ингээд баг 4-5 удаа хэлсэн байхгүй юу. Замдаа бол Бикён тэр хоёр ярилцж агаад Синьюн дээр очиж байгаа. Синьюн дээр очиод мессеж ирж байгаа. Хэрвээ машинаас буух юм бол чи Бикёныг сонгоогүй гэсэн үг болно гэд тийм мессеж ирж байгаа байхгүй. Тэгээд энэ дээр Хёнжи амар эргэлцсэн. Үнэхээр амар эргэлцсэн. Өчигдрийн хэлсэн үг чи үнэн юм уу? Өчигдрийн чиний машинд над руу солигд гэдэг үг чинь үнэн юм уу
гэл ингээл асуугаадсан. Бекён ч гэсэн уйлал Бекён ч гэсэн амар эргэлцсэн. За ингээд эргэлзэж жагаад Бекён юу гэж хэлсэн гэхээр хоёлоо хойд насандаа л учрыг да гэж хэлээд Хёнжи машинаас буусан. За ингээд Юнион Жихён хоёр болвол Жихён одоо Юнионыг хүргэж өгч байгаа хгүй тэр газарлаа. За тэгээд ирээдүйд аз жаргалтай сайн сайхан байгаарай гэд тэгээд одоо нэг сэтгэлээ илчлэх газар нь буулгаж байгаамаа. За тэгээд Бекён Юнион дээр ирж тэр хоёр бие биендээ сэтгэлээ илчлээд ингээд тэр хоёр маань нийлсэн. За Синью маань Хёнжи сэтгэлээ илчилсэн ч гэсэн надад бол үнэхээр аимшигтай өгсүүдийг хэлсэн би тэгж чадахгүй, дахиж уучлах чадахгүй гэ тэгээд Юшик руу явсан байгаа. За Мингён Юшик хоёр ингээд Юшикэд одоо нөгөө сэтгэлээ илчлэх хүн байгаа гэсэн тэр замдаа явж байгаа байхгүй тэр газар руу. За тэгээ замдаа явж байхдаа бол Мингён уйлаад энэ л хоёулынгийнх нь одоо ингээд төгсгөл юм байна. Хэрвээ энэ шийдвэр гарчих юм бол би Сөүлд очиод тантай ердөөсөө уулзахгүй энэ нэвтрүүлэгт орлоо гэхэд ээж өгчээсэн гэхээр чи Юшикийн талаар муухай зүйл яриад үзээрэй. Юшик шиг сайн хүү байхгүй шүү гэж надад хэлж ийсэн. Гэт иймэрхүү зүйлүүдийг яриад за тэгээд Юшик Хёнжи хоёр бие биендээ сэтгэлээ илчлээд энэ хоёр эцэст нь дууссан. За яг л миний нөгөө нэг хэлснээр те Бекён Юнион хоёр, Үжин Жион хоёр тэнгүүтээ Хёнжи Юшик хоёр тэгээд Хёнжи өстө Юшикийг шүүсэн шахаад өгөөсэй гэж би нөгөө ярьж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг юмнууд ингээ болоод өнгөрсөн. За Вонгё болол Жихёныг нөгөө Жэхён амар хэцүү юм ястай ярахад Жэхён руу хүргэж өгч байгаа байхгүй юу. За Жэхён болвол Жихёнд сэтгэлээ илчлэхээр болсон. За ингэж яахтаа бол үүнд ингээд сэтгэлээ илчлээл ингээд яриад байгаа байхгүй. За тэгж яахт нь бол Жихён руу Жэхён залгаж байгаа. Тэгээ дугаарыг нөгөөд тэгээ залгаад чи ямар ч шийдвэр гаргасан би чамаа хүндлэн би тэгтээ чамтай илүү их хугацаа хамтдаа өнгөрөөмөр чамтай баймаар гэл ингээл сэтгэлээ илчлээд хэлж байгаамаа. За ингэхт нь бол Вонгё ингээл хажууд нь сонсоод сууж байгаа штэ. За тэгснэ Жихён болохоор чамтай байхад бол надад үнэхээр сайхан байсан. Гэхдээ би энэ удаа энэ хүнтэй дахиад үргэлжлүүлээд хамт байх ёстой юм шиг байна гэж хэлээд Вонгё Жихён хоёр нийлээд ингээд дуусч байгаа. За тэгээд ерөнхийдөө Жихён дээр алдсан зэ би Жихён хоёрыг нийлчихээсэй гэж бодсон аахгүй юу. Үнэхээр хин хинэн те нийлчих юм бол амар гоё хосоод гарна гэж би бодож исэн. Гэхдээ эцэст нөгөө нэг ааш муутай хөгшөө өвгөн шиг эксгээ сонгоод ингээд үлдсэн. За тэгээд энэ хүртэл одоо нэвтрүүлэгтэйгээ те нэвтрүүлгээ надаар тайлбарлуулад хамтдаа байсан, бичлэгтэйгээ хамтдаа байсан та бүгдтэй маш их баярлалаа. Мэдээж одоо нөгөө Single Inferno яриач гэд намайг тэгжсэн. За тэгээд Single Inferno ярих гэтгсэн ч одоо хэдийн бүхэн болоод өнгөрчлөө. Тийм учраас хэрвээ Single Inferno-гийн талаар сонсомоор байгаа бол та бүгд комент хэсэг дээр бичээрэй. Би Single Inferno-гийн яг тэр гол гэсэн поинтууд дээр яг ямар зүйл агуулгадаад байсан бэ? Ямар зүйл дээр ямар мэдрэмж төрсөн бэ гэдгээ яг ганцхан бичлэгээр ингэж одоо бөөнөр гоё тэгж ярьдаг тийм бичлэг бол хийж болж гин гэж бодож байна. За өөр бас дараачийн ярих шоуга болохоор хүмүүсээс одоо нөгөө нэг асуусан байгаа. Тэгээд Single Inferno дээр маш их хүмүүс Single Inferno дээр маш их хүмүүс яриач гэсэн байсан. Гэхдээ одоо нөгөө нэг өөр нэг ганц нэг шоунууд ярьсан хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас хэдүүлээ дараачих дээр нь өөр Love Island гэдэг шоу ярих уу, эсвэл болол юу ярих уу? Одоо нөгөө нэг хайруу мөнгөө гэдэг нэг тийм бас шоу байгаа штэ. Тэр бол амар зүүн шоу байлаас тэрийг ярих уу, эсвэл болвол яг нөгөө нэг удган бөөнөр тийм үү, удган бөө хүзрөөр мэргэлдэг хүмүүстэй дандаа нөгөө нэг тийм 6 дахь мэдрэхүйн хөгжсөн хүмүүс байдаг штэ. За тийм хүмүүсийн болцооны тийм
эзэмдүүлсэн хайр гэдэг тийм орчуулгатай шоу байдаг. За тэрхүү шоуг ярих уу? Тэрхүү шоу бол 6 ангитай. За тэгээд өөрсдийнхөө тий ямар шоу яриулмаар байна, хэдүүлээ ямар шоу үзэх үү? Тэрнийгээ та бүгд комент хэсэгт үлдээгээрээ хэдүүлээ үргэлжлүүлээ шоунуудаа ярьсаар ах болно. Олон шоуны арт цугтаа гарцгаая. За ингээд энэ олтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа.